Би их төлөвсөн. 24 дахь дугаар эхэлж байна. Тэгээд энэ дугаар маань манай сургуулийн цэнгүүн гэдэг брэнд оролцож байгаа. Сайн цаана уу цэнгүүн байна. За манай цэнгүүн одоо 10 дахь анги тий. Манай Бүжгийн цэнгүүн. Гүй. Манай оролцогч юм манай олсон шүү дээ. Тэгээ бас нэг тайтл дээр бит хоёрын цэнгүүн гэж бичиж байгаа. Чамаа нөгөөнийг бүжгэлдэг гэж сонссон. Тийм би бүжгэлдэг. Хэдгээр ангиас бүтүүлсэн бай. За би бүжиглээд одоо карантин хасагтаад бол 1 жил. Тэгээ карантинтаа ороод явах юм бол 3 жил болж байна. Цэнгэн бүжиг тий. Өслийн дээр бүтээдэг гэсэн шүү. Би саяхан л сонсон нөгөө нэг анаас хэлсэн заяа. Би чамаас сонссон. Нөгөө нэг ангид суудсан чинь аминдаа багш намайг бүжинд яваач мөн бүтгээд санахгүй юу? Юу багш гэсэн чинь танаа ганаач яваад дээ шүү гэсэн байхгүй юу? Хин ганаа юм бүжиг гэсэн чинь хүслийн жиг үрдээ. Чи хин байд ингэ гэсэн чинь энэ цэнгүүн мингүүн гэж хэлсэн байхгүй юу? Ахандаа энэ чинь нэрээ мэдэхгүй заяа. Тэгээд Хөөхөн байд гэж. Тэгээд цэнгүүн бүжгэлдэм юм гэж сонссон юм байна. Чиний нэр хөөхөн байд байлаа шүү дээ. Загтаа нэр мэдгүй зөв хөөхөн байд гэдэг юутай байсан. Манай авлагч ер нь бол цэнгээн бүжиг, Монгол бүжиг, чөлөөт бүжиг ер нь гурвангийн ингээ хослуудаа заашдаг болохоор яг цэнгэнт гэхэд бас хэцүү гэх юм уу та тий. Нөгөө нэг бэлгүүн мэлээ танаа уу? Тэр чинь бас байдаг тий. Тий манай бэлгүүний чинь улсын 2 дугаар зэрэгтэй. Би бэлгүүний юм гэдэг. Тийм би ч гэсэн мэдээ. Амар сайн. Харин тийм. Бэлгүүнийг оруулъя. Одоо шууд бүдгэлдэг байна нар бүгдийг оруулъя. За чиний хийх туртай ер нь өдөр тутамдаа хийдэг хобби чи юу вэ? Юунд туртай? За би өдөрт ямар ч байсан 30 минут подкаст сонсдог. Одоо тэгээд янз бүрийн одоо тий хүмүүсийн ер нь яг тэр юм ихгүйгээр зүгээр ер нь тийм ингээл гүйлгэж байгаа л аль таарсны сонсоод. Би нөгөө нэг хамгийн анхны подкастаа бидний ноцоо сонсчихсан байхгүй түмэн надад санал болгоод би нөгөө нэг подкаст гэж юу гэдэг юу ч мэдэхгүй заяа. Тэнгүүдээ нөгөө бидний ноц нөгөө бэлгийн юуны талаар ярьдэн шүү. Штэ. Нэг уусаа том хүмүүс байхгүй. Юу хамаагүй шүү дээ. Тэрээс нөгөө нэг юу байхгүй. Одоо нөгөө нэг чи анх хүлээлт өрөөг сонсч. Тийм штэ. Тийм штэ. Чи ямар подкаст сонсч вэ? Би хамгийн анх Идрэгийн тэр нөгөө нэг амар төвшин лөө. Тийм. Тэр хахтаа орж ирснийг сонссон. Дараа нь ангууч хатаа орсныг сонссон. Би бас ангуучтай орсон юм. Тийм би ч гэсэн тэрийг сонсч байсан. Ангууч чаяар лаг авах байлаа шүү дээ. Гэтэл ямар нахлах сургуульд орж ирсэн ч ямар нэг. Нахлах сургуульд орж ирээд Өөрсдөө тийм багш нарыгаа жоохон танихгүй. Тийм. Та нэр коммент хийж байгаа юм уу? Хийж байгаа ч үстэй. Мэдээлэл технологи юм нэг. Бараг тийсэж байгаа гэх юм уу? Хэдүүд яг шатны хажуудад дуусах тийм санагдаж. Тийм ба тий. Нэг нэгдгээс кабинет хийсэн гэсэн. Үгүй тэр чин зөвөр шалгалт орж ирнэ гэсэн хэдүүлээ баярлалаа гэсэн санаж дорччих. Нэг өнөөдөр ингээ ангийн хурал хийсэн байхгүй юу? Тэсэн чинь манай ангийн багш юу за нэгдүгээр өдрөөс анги хийх юм билээ шүү гэлтэхгүй юу? Манай ангийнхан чинь бүүн баяр ёо ашгүй дээ гэсэн чинь үгүй буруу ярьчих нүг шалгалтынхаа анги хийхийг ярьжсэн ингээд тэгээ заа тэгжсэн юм байна өнөөдөр. Гэтэ уг нь коммент хийсэл гоё штэ. Амар адил явдалтай байдаг. Тэгээ та хоёр юу хизэнээс подкаст хийж эхэлсэн. Би та хоёр гэхээс илүү анх нэг түмэн хийжсэн байхгүй юу? Тэгээд ганцаараа их нэрэл биш байгаацаа болохоор. Тийм лежит ганц юм. Чи юу сонсноо нэг ард сансараа гэхэд сонссон. 2 3 хүүхдийг сонссон. Сонсон. За хамгийн эхлээд Ануучингийнхыг сонссон. Тэгээ Японы тий. За. Ануучинтай чи би бүр бага юмтай нэг юм дэсэн. Тийм. 3 дахь хүртэл 4 дахь хүртэл нэг юм. Манай доод байсан уу? Тийш тэ манай ч доод штэ. Тийш тэ. Тэгээ насаараа манай уу? Насаараа манай уу юм шиг л. Дараа нь халуунагийнхыг сонссон. Тэгээд чи яг миний сонсныг сонс. Миний дата автодхын сонсоо цаа. Минийхийг сонсоо яаж гэж. Бодлоо. Би нэг амар өөр бүтээлтэй боддог төмигийн подкаст надад. Өөр бүтээлтэй ши яг. Үгүй надад л бодог амар өөр бүтээлтэй болдог заяа. Хүүхдүүд амар ори гэдэг гэсэн тий. Төмөө. Тэгдэг байсан юм аа. Одоо
Сонсдог үн баг болсон байдаг шиг. Гэтэ нэр хамгийн сүүлийн үзэл Тэлмөний авсан чинь амар хөдөлгөөнтэй болчихсон байсан. Тэгээ бид хоёрын нөгөө нэг яг чамайг эсвэл жаргалмаа хоёрын нэгэнд додсон штеп. Тэнгүүд хоёрыг яг зэрэг энэ нэг өнгөрсөн 7 хоног хийж гэж ярьсан байхгүй. Хоёрыг завгаа тэгэл харин би бүр өнгөрсөн 7 хоног бүр бүтэн завгүй байж таараад тэгээ дандаа надад загуу гэж. Би тэрэнд нь өдөр чамаас өнөөдөр асуугаад гэсэн чинь 4-5 хоног болохоор гэсэн шүү дээ. Тийм бүжээ баг гомдоод надад загуу гэж юу вэ түмэд гэж бодсон. Гэтэ нэр гонцсон шүү. заавч таа. Юу танаар чинь 7 цагаар авч байгаа лөө. Тийм 7 цагаар авч байгаа. Би 6 цагаар байхгүй. Донд ингээд байхад дандаа 6 цагаар тусна тий. Хамгийн дэд. Өнгөрсөн 7 хоногт нөгөө нэг би тэрийн багш, английн багш хоёр авах. Тэгээ 5 цаг орсон шүү дээ. Харин манайх гэтээ би чинь бараг жил гал тахах бодсон ч бодсон. Баярлж илээ. ахлаа сууж ямар Ахлах сургуулаа. Дунд сургуулийнхаас ер нь ингээ харьцуулаад ингээ батсан чинь ямар байна? Ахлах сургуулийн надад нэг л юм амар таал. Юу? Шатна. Амар юу шаттай. тэр эвгүй шатны гоё юм шиг. Надад амар ийхүү те бууж махад би нэг удаа ойцсон шүү. Гэтэ нэр үнэхээр эвгүй шаттай шүү. Дайлын шат. Тийм. Дунд сургуулах чинь бүгд тэгшгэн амар том. Тийм. Гიშгэд амар том. Ингээр бараг 31 үлээ тэгдэ зогсоод бараг буухаар төгөө. Тэгээд амар жижигхэн талбайтай байгаа ахлах сургууль. Нөгөө нэг ардаар ингээд бид нар орж ирээд панел шууд хийсэн бохгүй бид нар чинь. Хөөстэй. Шууд хийсэн Шууд хийсэн. Эхлээд бас кандидатаас 1 сарын өмнө 1 сарын турш. Тийштэй тийм тэгсэн чинь ингээд амар жоохон нэрийнхэн ингээд кордоцсон штэ. Төгжрөл өгч. Харин тийм. Хажины төгжрөл. Таг зогсчт юм байл. Харин ингээд хаад тэнгууд бас одоо нөгөө анги ороход нөгөө анги хэсгүүхтэй штэ. Тэнгууд нөгөө ангиуд нь бас ангиас харахад бөө юм болно заяа. Тэгээд бас ингээд хүлгээс сууд. Тэгээд нэг ингээд дунд сургууль ингээд очихоор заяа. Дунд сургуулийг хайр сайхан зайрна гэж бодож заяа. Дунд сургууль бас нэлээд тоош. Харин арай л товоо. Гэхдээ анги тань хөрөлдсөн дгоонс. Тэр зайнуудыг бүгдийг анги болгох байсан. Өнөр энэ жил дунд сургууль руу орсон уу? Амар гоё. 2 удаа орсон. Ямар вэ? Дунд сургууль орох гоё бод тийм. Хуучин дурсамжуудаа бодоо. Өнгөрсөн жил бит хоёр бас ороо. Харин тийм амар гоё. Гэтэ одоо нөгөө нэг дараа жил чинь юу энэ жил нь болохоор гаднахаа тогтруулчаад вакуум цанх Ямар болсон юм бэ? Тасраа гэсэн чинь. Чи одоо яа хүмүүс яриад таслаа. Нэг юм чинь. Би нөгөө нэг дунд сургууль руу манад нөгөө нэг өдөр толгойн өвдөд ингээд Жааш дараа. багш над руу залгаа. Тэгсэн чинь би яваад очихгүй юу? Тэгсэн чинь манад хичээлээ ирээ сууж аваад али уянгаа хандаа шээ өмнөхөө багш нь шээ хан хичээлээ тэгээд минийх одоо хараад шинжилгээ өгчөөд эргээд багштай илэргээ. Арга аав нь хэлчихсэн шүү дээ. Тэгээ би бүр юм цаах маах тэр юмыг харах зөв шон дүүгээ аваад явж байгаа чинь. Харин дунд сургууль нэр гоё. Дараа жилээс дотор засвартаа ороод Ахлах уу? үгүй дунд. Ахлах сургууль юу гэж авахгүй штэ. Тэгээд дотор засвартаа юм уу амар дулаалт муулаад амар гоё юм шиг. Дотор тасраа юм уу? Хийгээгүй. Гадна зүгээр таны газар манзар нь л гэсэн. Тэнгүүдээ бүх ангиудын цанхнуудыг вакуум болгоцсон. Тэгээд гадна хүнээр өвчлөл. Тэгэхээр ногоон ямар харагдсан? Муухай. Эхэндээ муу харсан юм да сүүлд. Ногоон бүр ихэнтэй бүр нүдэн дасч өгөө бүр айгүй хэцээсэн шээ. Тийм ийм боловсролын газар бас ногоон болгох. Үгүй энэний ногоон гэрээ биш ээ. Өвөн цагаанаар байсан бол. Тэгээд хин мэл эртээ надаа манай төв амрах ногоон гэсэн өөр байдаг юм байна гэдэг. Ногоон ч мөнгөний өнгө штэ. Өнгө одоо. Бүх юм л ногоон болоод ах юм гээд. Тэгчлээ. Дуултгүй. Гэртээ ганцаар ахт бол. Угаасаа хүн болгоно тийм. Доолол ихгүй. Гэхдээ би нэг баагийн тогтоо дуулдаг гэсэн юм аа. Тэгээд жоохон хоолой бүдүрээ. Хоолой бүдүүрсэн доолол. Тий, хоолой бүдүрсэж ерөөсөө дуулж талцсан. Тэгдэг гэсэн. Харин тийм нэрээ Би дуулдаг болохоор мэдэх юм байна. Анхнаас нь сонсгоо байсан одоо ч. нөө нэг өмнөх дугаард тэлмүнээ дуулсан. Би тэрийг бүр дахин хааш ухраагаар сонссон. Тэгэл манай чи ямар хөөрхөн дуулдаг юм бэ гэж нөө тэлмүнээ хэлсэн. Тэр өө гэдэг. Өмнө 2 хүн дуулж ирсэн шүү дээ. Тийм үү би тэрийг сонсоод. Тэгээд нөө нэг Гоку байна. Тэр дуулсан.
Өөр ямар подкаст сонсож байна чи? Өөрөө тэр нэг хоёр ихч байдаг шүү дээ. Нэг амар юм ярьдаг. Амар ч хийж. Хүлээлгээрөө юу? Тийм хаа. Тэрийг сонсчихсан. Угаасаа сонсох хэрэгтэй. Би сонсдог. Би гэсэн сонсдог. Оо. Дост шүү. Ахаа Дахиж досчихсон. үзээч. Ахаа. Оо тийм үү. Ахаа. Яг нэг 100,000 subscribe-тэй болоод дуусгах гэж ярьдаг гэсэн байна. Тэгээд дост. Гэтэ сонсохоор зүгээр байдаг. Ерөөсөө нөгөө хүн дээр тусгаж авдаггүй. Гэтэ ерөө сонсож исэн дээр дээ. Ерөө сонсоод амар гоё. Ер нь юм сорно. Юу Сурах мэдлэг олж авч байгаа. зүгээр мэдлэг олж авах юм да. Сурахгүй байх шүү. Нэг цэнгүүнийг подкаст оруулна гэж яриад ярьсан байхгүй би. Хэнцчихлээ. Тэгсэн чинь хоолойгоо сасаж үзсэнсэ. Аад юм биш. Чи Бас би юу? Аад шүү дээ. Аад шүү дээ. Чи аад юм биш Чи зүгээр ахлах шуугуулж байна. Харин чи л мэдгүй болохоос баг мэдж байгаа дөө. Энэ дараах саналаа. Би ер нь амар дарах хөтэлтэй. Тэгээ аминаа сонссон ч байна. Дачханахаар амин дачхандаг хөл байлээ гэсэн. Нэг дайчганаас бас эвгүүлээ. Тий, угаасаа бидний болсон тийм юм шиг байлээ. Би дараах. Энэ дараа дарах харагдана. Гооха. Амар төлөвчлөлтэй харагдаж байна. Оо яа. Төлөвшөлтэй юм байна да. Жаахан төлөвшөлөө. Гурлаа гэхээс илүү чи бид хоёрыг одоо л хаж байгаа юм. Намайг харж байсан уу? Харж байсан, таныг бол харж Тэр байсан. нөгөө нэг харьцаж марцаж бол одоо л Тэр бас мэдээ. Тэр бол аахных тийм. харин тийм байна. Үжээ өмнө харж байсан уу? Харж байсан. Би ерөөсөө ахлах ангид нь орсож л харж байсан шүү дээ. Том ангид нь ерөөсөө харж байгаа. Би дон анги харж байсан. Би 8 ба Халуунагаар дэмжиж харж байсан. Хөө юм би аваад дараарай л байгаа чи дугаар. Тэрнийг хасаар яг юм гэсэн. Зүгээр. Мохон мэдчихэв. би ч бүр халуунаатай. Өө тэр гатлаар яа. Би чи яг энэ болон байсан байхгүй тий. Тийм. Би энэ болонгаас анх нэг Тэрэн дээр ахуулсан зураг нэр хөөрхөн зураг гэсэн шүү дээ. энэ яасан байлаа халууна юм дээр тийм. Тэрэн дээр би хизээ хэлээд өсрийн яг байж байхдаа харсан байхгүй. Аха. Тэгсэн чинь яг тэр үеийн зургийг хараад одоогийнхыг харсан чинь чи амар өндөр болсон байлээ. Би чинь нодлоо. Бүр нилээн авах байж байгаа. Энэ жил бүр амар өссөн шүү дээ. Харин тийм шүү дээ. Гоё юм уу? Нэр энэ нэвтрүүлэг ямар байсан бэ? Энэ нэвтрүүлэг үү? Би чинь хамгийн анх энэ нэвтрүүлэгт орж хат бүр амар сандарч байсан шүү дээ. Одоо сандарч байна. Одоо хайгаа. Нөгөө нэг одоо энэ өсрийн юмш мөвчд ороод тийм тэгээ жоохон өөрийгөө илэрхийлэх чадвар Нэг юмшсан. тийм нэгсэн. Тийм тэгээд одоо бол арай гайг байна. Анх орох бүр амар хэцүүсэн. Сандраа чичгнээ хоолой молоо салгана. Би ч гэсэн одоо ч сандардаг шүү. Яг ихнээсээ түмээ дандаа намайг та бүжиг эхлүүлээрэй гэж байхгүй юу? Тэгээд манай гэдэг тугаарыг маань төлдөг хүн орж ийшүү гэхээр надад амар юу санагдах байхгүй юу? Тэгээд түмээ та би хэлчихв гэж сая шууд өөрөө хэлсэн. Энэ юм их байх юм. Өөр юу вэ? Өөр юу хэлэх тохтой байна? Өөрөө би сакс тоглодог. Гэтэ тийм сайн болно ш. Волейбол тоглосон. Волейбол тоглодог. Тоглооч. Шууд тоглож юм шиг. Тоглох гэж бол оролцсон. Гэтэ айгүй хэцээсэн. Яа, өнөөдөр саксны шалгалт авсан шүү дээ. Би бүр юу. Надад ч тийм аюул нөө Арт. Жир волейбол сакс хоёроор нь явал алууг нь авъя гэж бодож байна. Бидээж сакс шүү дээ. Тэгээд саксаар нь явах ш. Гэтэ биш дээ. Волейбол тоглоо сурчсан байх юм бол ямар ч спортыг тоглож чаддаг гэж байгаа шүү. Тийм. Тийм шүү дээ. Би энэ жил саксантаа арай гайг болсон гэж бодож байгаа ш. Дандаа нөгөө ах нартайгаа тоглосоор байгаа. Жайлан баа юм. Дундаа эсвэл зүгээр хураах. Айлын тоон. Дороо охин дүүтэй. Тэгээд Дандаа нөгөө хамаатны ах нар дандаа нөгөө 20 гарцсан ах нартай Манай тоглож дүү байгаа. чинь хэдвэрээ Манай дүү 8 гараг ш. том юм байна.
Бид хоёр чинь 100 дугаар ингээ. Тийм үү. Бага нэг төр. Би болохоор дараа ганцхан дуртай айлын том. Дүү том болохоор амар юм. Гэрээ бүгдээ төлөвлөж Хоол Хоол моол хийж хийж. Тэгээ манайд хоол хийж чадахгүй юу гэж. Энд амар суугаад байгаа зү. Тэгвэл ая тавгаад амарсан. Харин тий. Хоол хийж чадахгүй. Харин тий. Тэгээ Бүгд бүгдээ угаагаад энүүдэд өгчин гэж асуу. Дугаараа. Би чамтай юу хийж байгаа дугаараа. Миний юм ярихгүй шүү. бүгдээ хоол хийж чаддаг байхгүй юу? Тийм үү. Энэ зон сурсан. Хоол чаддгүй чадна штий. Маш муу чадна. Юу бодоотой форум нэг чад бодоотой шүл болох чинь заяа. Бодоотой шүлийг чад бодоотой орох чинь. Тэгмүүдээ цөөн их жагаад амар түлж мөлөө давс маяг бүртүүлээд аль нөө. Би ч бүр баг 3 жилийн өмнө хаалцсан. Би 3 дугаар ангисан. Юу тийм жоохон сайн юм баг. Амьдралын ихэнд гэхдээ ганцаараа үлддэг байсан болохоор. Тэгээ үлсгийн ихэн тэгэл юм хийж идэх Анхны чинь хоол ямар гэсэн. Удаатай арга. Анх хийсэн ямар гоё хоол. баясаа. Чи Миний хуу амар түлж исэн. Тэгээд бас анх цөв хийж явахдаа гурлаа бүр амар шингэн зурж исэн. Поо. Зүгээр ингээд гурлаа бариад үргэсэн чинь ингээд доош ингээд боож байсан шүү. Ямар хоолн тартай вэ? би өөрөө хэлээ. Өнгөч яваа. Би анх мах ингээд бүр үлсээд тэгээд гэр тугаас хүн байхгүйсэн болохоор мах шаард үдчих байхгүй юу? Асууд мах. Өөр хоол хийж авах чадахгүй болохоор тэгээд тас хийн гэж мэдхгүй. Маха хийсэн тасаар болсон чинь идэж чадахгүй. Яа. Нэг бүлэг байсан шүү дээ Facebook дээр өндөг шараад ингээ эрүүл заасан байхгүй болчихсон. Яг тийм шиг махан дараа харагдахааргүй заяа. Ямар хоолн тартай вэ? Цөөн дуртай. Их хоол. Дээд тоглосон. Би ер нь будаа орсон. Эсвэл ногоо. Будаатай бол эсвэл ногоо орсон болно. Ногоо. Би тэр ирэх сайн болж байгаа юм тест. Би надад жоохон авах тэгэл болсон. Би ихтэй ногоо орсон хоолнд тийм яг дургу. Тэг чи яагаад ингэж ямарсаад идэв? Ногоо идэггүй байж. Дургу мөртлөө идэггүй бол биш шүү дээ. Дургу юм. Идэж чадаа. Гэтээ тийм. Тартай дургу гэж. Тийм. Чи ногоон дургу болчих. Зүгээр дургу болчих. Үгүй. Би манжин дургу юу? Би манжин. Би бол өөхөнд дургу. Өөх идэхгүй бол зөнөө өнөөдөр биологи зөв үзсэн шүү. Өөх идэхгүй. Үгүй. Сайн байна. Энэ манай талыг юм байна. Тэр нэг юм байсан. Чи өөх идэх юм уу? Би ч юм идэж Нүдэн ханаад идэв шүү дээ. Нүдэн ханаад идэв юм аа. Гэтэ энэ жилээс бол өөх нэг жоохон ороод идэж байгаа. Би ингээд буудсны ингээд жоохон өөх байгаа штэ. Тэрийг хүртэл ялгаас авчдаг. Тийм үү? Тийм өөхөнд өстэй таг. Тэгэхдээ яг ингээд аманд орохоор мэдрэгдээд байдаг Чи байхгүй юу? мэдхгүй идэх таахгүй. Амар дуртай идэх юм байна гэж төсөөлөд идэх таахгүй. Тэр Бант идэх шүү дээ. Энэ горлоо нэг дөөх байдаг. Тэр мэдрэмж байна. Харин тийм. Юу асуух гэж байлаа би сайн. Дундуур нь Нэг түмээ. сэдв дээр жоохон удаа ирээ заяа. За. Ямар сэдв дээр ирэх вэ? Өсвөрийн хэмжээд аваад ямар? Өсвөрийн хэмжээд анх ороход надад бүр амар гоё байсан шүү дээ. Хүүхдүүд амар найрсаг хүлээж аваад багш амар гоё ярьдаг байсан. Тэгээд өсвөрийн хэмжээд ороод надад тийм нэлээд олон боломж нэгдсэн боломж гэх юм уу юу гэх. Одоо өөрийгөө илэрхийлж сурсан, хүнтэй харилцаж сурсан. Тэгээ бас нэг хэд юм байгаа. Тэгээд тэрийг бол хэлмээр байна. Тэгвэл маш л олон юм сурч байгаа юм тий. Өөрт нь бол үр бүтээлтэй л байгаа юм. Туртай хичээлч нь бол математик тий. Юуны анги гэж юм? Математик анги шүү дээ. Инженер болох юм уу? Юуны инженер болох вэ? Цахилгааны юм уу, нисгийн инженер авах. Мэргэжлээ яасан. Мэргэжлээ юу? Манай нэг ах байдаг байхгүй хамаатны. Тэгээд тэр ахтайгаа би ингээд нэг хэсэг ингээд хотод ажил дээр ингээд цуг дагаж явж байгаа. Тэгж байгаа тэр ах маань нөгөө цахилгааны инженер байхгүй юу? Тэгээд ер нь цахилгааны инженер аягүй гоё юм байна гэж бодоод тэгээд цахилгааны инженер болоо шийдсэн. Энэ миний л ажил байна.
нэр цахилгааны инженер гараад энэ миний л хийх ажил байна. Харин тийм ээ тий. Баг дуунаа гэдэг ахтай юунд тахаас. Мат уу? Түүх, мат. Тэгээд физик, долгормаа гэж. Би ерөөс ойлгохгүй байсан физик. Түүх яардаг гэсэн. Түүх? Хин яардаг гэсэн. Шин залгах ш. Нааг ч бүр нэг улсын хэмжээний тэмцээнд авч орно гээд. Тэг байжс ч гараад хэлсэн ш. Лаг юм уу ч. Амин даагш бас нааг амир яагаад гэдэг? Яагаад гэх юм тий. Магтаа гэх юм уу? Хичээл орох болгон дээр ангийн хүмүүсийг та нарын цэнгүү шиг авч байгаа. Яа. Манай ингэ багш тэгжина гэдэг чинь. Чи сайн Windows. Би наа хараагүй байна тэгж хэлж байгаа. Тэгэхээр чи Windows сайн хөгжиж байна гэсэн үг. Би бол чамайг сайнаар л бодчихъя. Өдөр очиж тийм ингэж хийж болох байсан юм байдаг шээ. Харин тийм байсан байна. Өмнөх дугаарыг бас ихэнхдээ тэгж яаж чаддаг байхгүй. Тэгээ манай ингэ тэгээд тэгсний дундор манай ингэ багш харж ирээд тэгээд хамт хийж өгч юм. Яг наад гэж. Амин даах шигтэй нэр амар тий. Би бүр айгаад идэв шин. Би ч гэсэн юм уу? Уус айд Хүн болох айд юм. Хүн болгоо л айд. Гэтэ манай багш яг хичээлээ заахаар ямар ч тэнэг хүн байсан уу ойлгохоор заадаг тий. Үнээр ойлгомжтой заадаг. Нэгд өдөр би нааш орж ирж идэх байхгүй. Гэсэн чинь би юус амин даах шиг үүдэн зогсож байгаа гэж хараг байхгүй. Тэгээд ширээ алхаж яасан чинь хөөс цэнгүнэ гэж навд удах байхгүй. Тийм бол тэгээд эргаарч амин даах зогсож идэв. Яасан багшаа гэсэн чи энд юу гэж юм гэхээр багшаа би энэ нөгөө өсвийн эмчт явдсан шүү дээ гэсэн чинь юуны чи жишээ тэгвэл хин би алга ингэж болохгүй яасан. Амар зэрэгсэн шүү. Яг ингэж хэлэх хүн л дээ. Хин би алга ингэж болохгүй яасан. Тэгээд би багшаа би зөөр нэг сонирхлоор явж байгаа маа гэсэн чинь хоодлоо чи тэгвэл охин авах гэдэг. Амар байдалд орд юм да. Үнэн босоо байдаас юм уу? Яа. За өсвөрийн дээр ярьдаг юм байна. Сая. За одоо болно. Одоо би өөрөө үгээгүй. Би өөр асуулт асуу. Энэ зүйл хэлхээ гэдэггүй. Гэтэ дөнгөж 23 хүн байсан шүү дээ. Бид хоёр нэг зочинтойгоо заяа. За. Хамгийн дээдлээ 2 цаг ярьсан тий. 2-3 цаг ярьсан. Тэр надтай ах тий. 2 цаг хүрээгүй. Тийм ба. Яг хамгийн багтаа гэх юм бол цаг 30 минут юм. Тэгээд яг амар гоё болдог. Одоо харыг төгсгөлээр дээр амар гоё юм ярьдаг. Аха. Ямар нэг юм ярьж байгаарай. За бид бодлоо хэлээ. За. Өсвөр насны үерхлийг юу гэж боддог вэ? Би яг тийм асууна гэж мэдчихсэн юм аа. Өсвөр насны үерхлийг оо. Амар тийм нандин тийм одоо юу гэх юм. Үгээр хэлж чадахгүй. Айгу тийм гоё гэж боддог шүү. Би нэг юм асуулт асуумаар байна л та. Гэтэ хүмүүс намайг буруугаар хэлэх байх. Нөө чи биштэй нэг ингээд анхны хайр гэдэг ойлголтыг юу гэж ойлгодог вэ? Анхны хайр гэдгийг оо. Тийм. Одоо тэр хүнийг хараад амар гоё догтлдог. Тэгээд тэр хүнээсээ салгаараа өдөржингөө боддог ч юм уу. Тий. Дээрээс бодлоос нь гардаг. Тэгэл ингээл юм хийж явахдаа хүртэл бодоод байж идэг. Тийм үнийг хийж байна. Анхны хайр гэж боддог да. Чи юу гэж боддог? Би болохоор хамгийн анх дурласан хүний биш заяа. Зүгээр одоо ингээд 92 ингээд 92. За эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхэд яваар ядраа тийм. Хүмүүс дандаа хүний үе ингээд аваа. За 92-аас ингээд. Одоо ингээд үерхч найзалж байгаа шүү дээ. Тэгэх юм бол би бинийг ингээд дүүрэн хайрлчихсан заяа. Ингээ хайр мэдрүүлчихсэн. Тэгээд дараа нь одоо ингээд ямар нэг юм болоос асууд ингээд болно шүү дээ. Гонсныхаа дараа би бинийгээ нөгөө нэг хүндэлдэг заяа. Тэгээд дараа нь тэр хүнийгээ ингээд салцсан байгаа ч гэсэн юу юм бэ? Тэр хүнийгээ хүндлээд зүгээр л ингээ хайрцдаг. Зарим хүмүүс ч болохоор ингээ амар хайрцдаг шүү дээ. Тэгээд тэр хүнийг яг жинхэнэ хайр гэж бодчихсон байвал тэгэхээр тэр яг анхны хайр гэж боддог би. Яг тэр хүнийг хайраар дүүргчихсэн бол тэрнээс ш хамгийн анх дурлаад ч юм уу хамгийн хайртай болсон хүнийг бол
анхны хайр гэж би бол боддгоо. Би бол анх зөвөр хайрлах гэдэг мэдрэмжээ өгсөн хүн гэж боддог. Тэгэл болов. Очирсан уу анхны хайртай? Очирсан. Хэддгээр гэдэг. 9-р ангита. За юм асуух байгаа байлаа. За чи хариулт гэж өрөх үү? Би очирсан шүү дээ. Би 10 дахь ангид очирчихсан. Өмнөх нь биш юм уу? Үгүй. Чи яа нэ? За ойлголцлаа. Чи Очирсан. хэдээр их та. Мэдхгүй байна хэдлээ гэж. 8 юм байсан. Оо чи бүр. 8 баха биш. Би ч мараа тэр үед чинь юу хайр маяг мэдэхгүй юм байна. Оо би нэ тэр үед чинь хүмүүнтэй үехэд ч үзег байсан. Нэрээ. Оо нэрээ шүү. Гэтэ хүндээ ирэхгүй шүү дээ. Ямар кино үзэж байгаад олончлол асуултаа асуу. Окей би энэ нэрийг ярьмаар байна. Хүнтэй үерх. Үерхэл үү? Би хүнтэй үерх нэр. Батнаа үнхээр гоё хүнтэй үерх. За хүнтэй үерх нэр. За ямар киноны төрөл тартай вэ? Ойд ямар кино үзэж байна? Ойр тоо. Ойр чин аим шиг кино үзсэн байна. Яа, манай талын юм шүү дээ. Бас аим шиг кинонд амар тартай. Түмээ тиймэрхүү кино дагав. Дургу биш. Үгүй ер нь баг үздэг тийм. Яг дуртай дуртай аим шиг кинонод байгаа. Гэтэ түмийн хамгийн тартай нь Marvel тийм. Би тэгээд яах гэж юм хийж байна. Marvel-ийн franchise дээр үнэхээр дуртай заяа. За. Яг кино талаас бол өөр дуртай art house кино зөндөө. Би бол Hollywood Marvel бараг үздэг. Супер хиро жанр юм уу? Яг ер нь төрлөөс нь үздэг. Драма үздэг, романс үздэг. Би очиадаа түүх. Нэг л болчихгүй байгаа тийм үү. Төрлөөс тэгэл халиал үзчихдэг юм шүү дээ. Бүр Google-тэй киноч үзсэн гэж. Гэтэ чи аватар дуртай юу? Дуртай шүү. Гоё шүү. Аватар анг Тий анг нь гоё. Корон надад айгу таалагдав. бүжээ заяа. Аватар ангд дургу заяа. Кород ч баар дургу гэсэн. Тэмүүтэй нөө Avatar The Last Airbender нэг кино нэдэж штэ. Тэр нь тэр үзсэн үү? За тэр чинь үзсэн бол бүр хэдэн жилийн өмнө үзсэн байна. Тийм бах та тий. Тэр үнэхээр муу ихгүй юу? Үгүй муу. Тэр нь энэ ярьсан. Түмээ муу гэж хардаг байхгүй юу? Тэр үнэхээр гоё. Би ганцаараа муу гэж хардаггүй. Бүх хүмүүс муу гэж хардаг. Ялангуяа яг анимашн дуртай хүмүүс бол бүр муу гэж хардаг. За. Анг гоё шүү. Хоёр аним үздэг. Yes. Үздэг. Ямар аним үздэг вэ? Би нэг аним үзээд юм аа. Хамгийн сүүл чинь One Piece хийzээ гарч илаа. One Piece гарч илаа. Тийм. 1000 дахь анги надад 2-7 хоногийн дараа. Яаж тийм үү? юм үздэг байна. Том спешиал юм хийж магадгүй гэсэн. Би хамгийн анх чинь One Piece-ийг үзчихсэн. Би ерөөсөө тийм аним үзэж байгаагүй. Наруто үзчихсэн үү? Наруто үзэж байгаагүй. Би ерөөсөө ямар ч аним үзэж байгаагүй. One Piece-ийг л үзчихсэн. Би One Piece-ийг эхлүүлэхээс ер нь айж байгаа. Бүр доосныхан дараа л юм гэсэн. Гэтэ манайд бүр тэрэнд орчихсон баха бүр амар үздэг шүү дээ. Яаж манай зарим хамаатны дүүнер чинь бүр амар тэр нөгөө төфиг хилээддэг гомо тэрийг хилээд тэр яагаад юм амар халуун болчихоо. Гэтэ хүн юм ярьчих гэж. За зоочлаарай за яриа. Тэрийг хэлэхдээ нөгөө нэг айгу бороо хэлээд гомо ноо гэдэг шүү дээ. Тийм. Тэрийг нөгөө товчоо цаасчаад бүр нөгөө хүмүүсийг загнаа. Би хажуунаас нь харж инеж минь. Миний батрын сонголоо. My Hero тийм. Тийм. Би тэрийг хамгийн сүүлд үзсэн юм байна. Манай дүү амар аним үздэг байхгүй юу? Тэгэл
Яг дуу үзэхээр яагаад ч юм ингээ үзчихдэг. Тэгэл амар сонирхолтой санагдаад дараагийн ангиуд ингээ бүгдийг үзээд тасчихдаг. Дараа нь үздэг. Окей траа. Үзээч. Үзтгүй. Жохоо үгүй юм бол эрэгтэй хүмүүс жохоо мэдрэмжтэй байх санагдчихаа да. Үзээгүй ямар ч ялгаагүй заяа. Тийм. Яг үнтэй Би нэг юу ч манайх өөр нөгөө Penthouse үздэг байхгүй юу? За. Тэрийг нь тэгээд нөгөө нэг үзэж яхад нь хальт хажуугаар нь орж нэг 5-10 минут харчаар бүр үйдэд байт юм аа. Тэгэл босоод өөр юм гэжтэй. Би өчтөрөө Penthouse-ын 3 дахь бүлгийн эхлүүлэгч жагаад бэлчихсэн. Эсэгээ бичих гээсэн. мэдгүй надаа үнэхээр таалагдаагүй. Би бүтэн үзээгүй заяа. Тэр хажуунаас нь хальт харахад үнэхээр тэнэг юм болоод байгаа байхгүй юу? Машин төлөнгүүтээ Өөр өгч. харин Гэтэ хүн яаж машиныг дэлж идэв те. харин тийм Гэтэ тэр санаа шүү те. амар тэнэг зохиолтой. Гэтэ би эрэгтэй хүмүүсийг дараа нь үзэх юм бол амар мэдрэмжтэй болох байх гэж бодсон. Ямар ч ялгаагүй. Драм үзсэн үзээгүй ямар ч ялгаагүй заяа. Мэдрэмж бол тэгэл мэдрэмжгүйгээрээ тусах. Ер нь хэр мэдрэмжтэй вэ өөрөө? Амар толгойд асуучихлаа. Ер нь өөрийгөө хэр мэдрэмжтэй гэж боддог вэ? Гайгүй мэдрэмжтэй л гэж бодож шин. Чи энэ мэдрэмжгүй. Хөөе мэдрэмж гарахгүй юм да гарахгүй шүү дээ. Гарах хүндээ Гарах хүндээ л гарна шүү дээ. Би бол хүн болгонд л мэдрэмж гаргая. Би хүн болгонд л айгу хайтаад яг тийм амар хөлдөө мөлдөө болчих штеп юу. Хөлдөө гэж ямар ойлголт вэ? Яг ямар хүнийг ямар зан чанар ямар үлдээ. Би яг хөлдөө үндэ таарч ирсэн болохоор мэдээд байна гэхгүй. ямар Нэг эмэгтэй нэг эрэгтэй байлаа л та. за бас эрэгтэй эмэгтэй. Тэгтгүүд тэр эмэгтэй сайн байлаа гэж бодъё л та. Эрэгтэй нөө? Эмэгтэй нөө? Эмэгтэй нь эрэгтэй хүндээ сайн байлаа гэж бодъё тийм. Тэгэх юм бол эмэгтэй хүн лүгээ чадчих штэ. Эмэгтэй нэрхтэр юу? Тий. Ингээд мэдээж татсан соён тал ингээд чаалал харилцаа үүсгэхийг хүсэн штэ эмэгтэй хүн чинь. Тэгэх юм бол тэр эрэгтэй хүн заяо. Тэр эрэгтэй хүүхэд нь штэ. Жохон ханд өгөөд хахад Ханд өгж байгаа нь яаж мэдэх юм? гэтээ эрэгтэй хүмүүс Бид нэр яаж мэдэх юм? Октод та нар өөрсдөө амар ойлгомжтой үү? Харин амар ойлгомжтой Найз чалаад байгаа юм уу? Яах гэдэг юм мэдгүй. Тэнгүүдээ жоохон санаачлагтай байж олон да эрэгтэй хүн чинь бүр нэг гоё сонирхолтой юм гэж таахтан за ч гэдэг юм уу тиймэрхүү байх юм бол амар мэдрэл хүмүүс гэсэн. Тэгээд ингээд ерөөсө чат хэлбэлтгүү эмэгтэй хүнийг гуйлгуулж харцах гэдэг хүмүүсийг би бол хүмүүс гэж боддог. Үерхэж явах үед юу? Үерхэж явах үедээ үсттэй. Тэг үерхэж явах үед шүү дээ. Үерхэх үедээ бол яг ямар хүний хүмүүс гэдгийг нь мэдэхгүй л юм л та. Хүмүүс Би гэхдээ энэ дээр эсрэг байр суурьтай юм шиг. яагаад Үнэхээр хоорондоо ойлголцоод аль аль нь чатлах сонирхолгүй бол өдөр болгон чатлах хэрэггүй байхгүй юу? Зүгээр ярихад л хангалттай гэж боддог шүү дээ. Чатлахаар чинь ярьснаас бүр 3 дахин удаан харилцсан юм. тийш тэг бүр ингээд бичээд. гэтээ зарим хөдөө бэнтнэрээ шүү дээ ярих хүсдэггүй шүү дээ. Үгүй гэхдээ ярих дуртай хүн ярих дургүй хүн гэж бас байгаа. Чи ярих дуртай нь чатлах дуртай нь Яг 50-50. Дөнгөж танилцж байгаа хүнтэй бол ярихгүй шүү дээ. Харин ярихад амар эвгүй байт юм аа. Чатл. Надтай эвгүй байна. надад ч гэсэн юм байна. Яг нөө уулзаад ярихад бол гайгүй заяа. Тэгээд нэг кал энтер хийхэд яхад. Нөө өнгөрсөн жил та тэмцээнд явсан шүү дээ. За. Тэгэхэд би ярьсан байхгүй юу? Юу вэ? Бид нарт уцаараа за. Тэгээд би бүр сандраад заяа. Ой Манай найз их нэстав явсан юм. X гэж. Тэгээд бид нарт ам тэмцээнд явсан. ярихаас өмнө бэлдэж амар сандарсан. Хайртай. Одоо ярил сандрахгүй л те. Яриа сурцсан болохоор. Би чам руу анх чат чи ямар хуу байдлаар хүлээж авсан бэ? Ямар санагдсан бэ? За хамгийн анх чинь надруу сайн өглөө. Тийм шүү дээ. Байна уу гэсэн сайн. Үгүй сайн уу гэсэн. Хүнтэй анх танилцчихсан сайн уу гэсэн шүү дээ. Юм гуйлж. Тэгэхээр би одоо энэ одоо хийн болдоо гэд. Хамтаагаас асуугаад бүр
За. Тэгсэн чинь нэг волейбол тоглолт явах юм байна гэж. Тэгэхээр за сайн уу гэж чат хийсэн юм. Жохон хүн дээр л сатах юм байна те. Түмэн чадчихээн үү жацсан бай. Угаасаа нэг подкастт орно гэдгийг мэдчихсэн болохоор За. Ер нь зээл хэлүүлэх гэж тээ. Дандаа загуу гэж хэлдэг. Надад дандаа загуу гэдэг дээ чи. Яг нэг дандаа энийг гомдож явна. Чи дандаа надад загуу гэдэг. Тэнгүүтээ түмээтэй өнөөдөр надад чадлынхаа дараа түмээ чанаа чадчихсан шүү дээ. Тэнгүүтээ түмээ болохоор 4-5 цагийн хооронд завтай хаа. Гэхдээ би яг таныг шаацчихэд нэг Ой яа мод би чамтай би ярих гаагүй шүү дээ. За ярээ миний тоо. Би чамаа таныг гэсэн юм уу санагдсан. За би айгуу тийм нэг юу хөөх таа шүү. Юу гэхээ? хүндэлдэг. Тийм хүндэлдэг. Намайг учкаач гэсэн яна гэдэг үү? Тэ. Учкаа нэмээ гэдэг бүх намайг яна гэдэг шүү. Чи дуугаа. Үгүй эрэгтэй хүүхэд таа гэхээр сонсоод гайхгүй. Чи гэсэн намайг. Чи гэсэн аваад тэгдээс үстэй. Намайг агаа гэсэн чинь шалж малаа. Тэр түмэг хинч агаа гэж дуусдаг байхгүй юу? Чамайг гэсэн хинч яна гэж дуусдаггүй. Эрэгтэй хүүхдүүдээс. За яасан. Би анхных юм байна. Тийш дээ. Бараг эрэгтэй хүүхдүүдээс чи анхных юм. Яа. За. Яасан гинэ. Сая юу ярьж байгаа би яриг нь сайн ярьж байгаа хүүхдээ. Юу ярьж байлаа? Амар завгүй. Тэр завуугийн талаар ярьжсэн шүү дээ. Тэгээ таныг чадчихад би бүр нэг давтлагатай тэгээ давтлагаа тарчаад энчээ ирж юм хийгээд гэрт очиж тэгээ гэрийнхаа юмыг хийн гээд яг бодсон байсан чинь нэг манай имээ за имээ хийчээ гээд тэгэхээр яг тэгсэн чинь төмөх шатчихээд тэгэхээр за 4-5 орон цагтай байна гээд. Тэгээ түмээ юмыг амар тогтоолдог л ба. Би ингээ юмны хайнаас хөөцөлтөө л хийдэг заяа. Ингээд яг тэр хүний ингээд арга юу гэдэг бэ? Тэр хүний завыг ингээд бодоод байдаг өөрийнхоогоо биш. Түмээ болохоор шууд тодорхой гайхсан чи. Уран хүний зав цаг завыг яахад хэцүү байна. Би бүр тий. Эс шүү. Агаа хүн ч юм агаа шүү. Чихшиг. Гэтэ тэгээд би ч гэсэн боддөө шүү дээ хүний цаг завыг. Өнөөдөр л яг 7 хоногт өнөөдөр биш болоо амжихаар болчихсон. Тийм шүү. Яа утгаараач дарлаа. Тэгэл ойлгоо боллоо шүү дээ. Удахгүй манай бэлтгэл орно гээ Сагсан ёо. үгүй бүжиг. Тэр нэг манай багш саяхан нэг ковид усчаад тэгээд өчигдөр үлээ өнөөдөр имлэхээс гарч байгаа хаа. Тэгээд нэг хөвгүүттэйгээ цуг өрөөгөө бэлтгэлгээд нэг янзлан гээд тийм. Танах хэдэн хүүгөө хэдэн охидтэй? Яг тийм зөө. Хоёр ярьж байгаа. Яг нэг Яг хэдэн гишүүнтэй? одоо нэг Magic Dance гэдэг шүү дээ. Тий. Magic Dance нэг клубын тараад. За. Тэгээ Magic Dance-ийн хүүхдүүд орж ирээд тэгээд нэг 8 хос 16 гишүүнтэй болно гэсэн байна шүү. Өмнө нь бол 5 хос 10 гишүүнтэй байсан. Манай үеэс ганаа явд юм шиг үлээ тий. Тийм. Ганаа ч угаасаа урлагаар явах юм шиг үлээ. Би тэгж ойлгосон. Амар урлагтаа сайн. Яна би ихтэй та хоёрыг арай л жахад эндүүлж гэсэн болчихсон. Арай л хэцүүлчих шиг болсон. Ганаа та хоёрыг Бид хоёр байсан. та нөгөө нэг юу хийжсэн шүү дээ. Юу хийжсэн? Нөгөө нэг сургууль руу орж ирсэн шүү дээ. За. Тэнд цохоор нэг 2 ах хашгаад байсан да. За. Тэрэн дээр юу ч ойлгосон бэ? Тэрэн дээр үү? Ямар тэнэг хөлтөөтэй гэж бодсон уу гэхгүй. Энэ охточ ч юм уу ямар амар болсон юм бэ л гэж бодсон. Нэг ганаа дандаа тэгдэг байхгүй юу? Нэг найзтайгаа явахаар ч юм уу зүгээр нэг танилтайгаа явахаар танаад бид хоёрыг тэгдэг байхгүй юу? Тэгсэн чинь гэтээ зүгээр бадмаа бид хоёр нөгөө хичээл дээр амарч оччихсан. Тэр үед чи хуралтай өдрөөс юм хангийн хуралтай. Тэгсэн чинь яг зөвхөн цохоор хий гэж ингээ харж исэн чинь чи ганаа тавьчихсан байхгүй юу? Тэгэхээр нь жоохон явуулаад хөө ганаа манаа гэж тэгэл дараа нь бадмаа бид хоёр хамтад байхгүй юу? Хойлоо жоохон хэцүүлчих хүү дээ. Нөгөө бэнд нь юу гэж атсан болоо гэж бодоод. Тэгээд ганаа хүнд амар тийм муу санаж манай нэг хавтар юм бодоод идэх шин.
Тэр чинь амар зүг арга. Гэсэн. Манай иргэний боловсрол дээр заасан. Тэр өдөр тэгэл ганаа орж ирэнгүүтээ бид хоёр амар чухсан. Ганаа бүр амар хэцээгүй. Наа бүр ингээд зүгээр хажуудаа сууж авах зөхөж ааш маа бүр. Харин тийм гэсэн. Ганаа бүгдээ амар сухсан орж ирэнгүүтээ л хоёр хаач ингээд зохиогоотаа зүгээр зам таас ингээд татчихна гэл. Би цаа бүр гараа ингээд даан ингээд харсан чи амар хорцсон заяо. Ганаа чи ямар амар чанга цогт юм бэ гэл. Гэтэ ганагийн гар амар чанга. Яа тийм бэ? Яг ихтэй өгч байгаа. Харин тэр байгаа байдал нь ёо яг хүнээс хүнийг юу яадаг хамгаалж чаддаг юм байна. За эмэгтэй хүүхдийг юу гэж боддог вэ? Эмэгтэй хүүхдийг үү? Дүүшгээл гэж боддог. Тий, айл гэрийн надаа тий нөгөө нэг цэцэг цэгөө гэж байдаг шүү дээ. Тэр нь л гэж боддог шүү дээ. Манад нөгөө нэг амар ирэх واخхой юу? Дүүч наа эмэгтэй юм аа? Тий, эмэгтэй. Тэг ерөөсөө гэртээ бараг юм ийдгүй заяа. За. Надад уягаар гэх. За. Тэгэд нөгөө нэг бүр шөнө ондохгүй заяа. Тэгээ өдөржингөө ондно. Тэгэд босхороо нэг аяг тавг мааг угаачаад тэгээ уцаар л доо суучин заяа. Тэгсэн чи би зүгээр өглөө хар эрт босоо хамаг юмаа хийгээд бүр ядарч өхөнгөө алдаж орж ирж хат манадаа зүгээр ингээд надаа цайж яглаад өчөхгүй ингээ суугаад. Яа, энэ тэ амар мундаг ах байдаг. Би болоогүй. Би бол юм. За миний хэзээ. Манай дүү бас ингэдэг байхгүй томдоо. Тэгээд өглөө бүр дээр манайх эрт цаараад очсон чинь намайг чинь нөмс ирээд би бүр уур. Яа загичт юм аа. Харин тийм ээ, ер нь дүүрийг загинжах хэрэгтэй. Загинжах хэрэгтэй. Гэтэ би хоол мал хийхээсээ илүү хүүхэд харахтаа илүү сайн гэж боддог үү. Жохон хүүхэд юм бод. Гэтэ би ерөөсөө бүр жохон хүүхэд хараагүй амар удсан мэл. Бараг хамгийн жохон хүүхэд нь гэхэд л бараг 2 дугаар анги хүүхэд байгаа юм чи манай гэр бүлээс. Бүр нэг жохон нэлэх хүүхэд байдсан шүү дээ. Үлгээтэй бүр хөл мүлд орж байгаа тийм хүүхдийг бүр амар аяр хармаар байгаа. Би жаа хэцүү шүү. Би жаа хүүхдэд оргүй биш. Өчтөр нөө хамаатнууд дээр очсон байхгүй. Тэгсэн чинь манай хамаатууд амар жаа хүүхдэд жоохон банднаар олон заяа. Тэгээд наваа ч амар шууглаад ийсэн. Тэгвэл би бүр наваа очсон юм баг чимэг болж болоо. Манайс айд юм. Томас айд яах вэ? Бүгдээ шууд цогж ондгаа. Йоо амар би чи энэ амар гараараа энэс амар хүчтэй гар заяа. Бөмбөг цогтөг гаш үү дээ. Амар. Манай хамаат яахын том охин нь одоо 3 настай байхгүй юу? За. Тэгээ нөгөө нэг ой гарантай бараг 2 настай ахт нь нөгөө нэг ээж нь волейбол тоглодог. Тэгээ нөгөө нэг 5 дугаар сургууль дээр очиж волейболын нөгөө секц явуулдаг гэх юм уу? Тэгээд манай ах болохоор нөгөө ажиллаа хийгээд явчихна. Тэгээ би тэр хоёр дүүтэйгээ хоёулах нь авдаг ус. Орой 6-аас 10 цаг хүртэл амар хэцүү юм чи тэгээд идэх юм уу гэхээр нэг гахаач гадаа юм шиг санагдал бүр нэг. Амар юу санагдав? Тийм бүр айгаад. Гэтэ би бүр ойр тийг жоохон хүүхэд бүр амар хармаар санагдаа. Зүуд мүд нь бүр жоохон хүүхэд орж ирж мэрээд. Би л мэдэж чадахгүй. Би тэр ирээдүйд өөр хүүхдийг л харна гэхүү. Харин өөр хүүхдийг ч харахгүй надад гэхгүй. Төө нэг биолог дээр танай юм багш ярьсан шүү дээ. Тэнгүүтээ манайч багш бас тийм гэл дэрдсэн шүү дээ. Гүнэтэй би хамгийн арц үзсэн байхгүй юу? Гүнэ тань хоо. Тань. Гүнэтэй арц үзсэн байхгүй юу? Гэсэн чинь ингээл юм битчихсэн чинь гүнэ эдгээр яг жоох хүүхдүүд чиг жоох хүүхдүүд чинь манай чаав юм гэдэг шүү дээ. Яг тэр шиг гэл эдгээр яаж том болно гэхээр би бүр хажууд нь бацад унтлаа энийгээл гэсэн чинь улаанах шажаад ирэнгүүтээ энэ ардлын энэ хоёр хүүхдээ яагаар гэх юм заа хашаа гэл энийгээл гэсэн чинь гүнэ яа эдгээр бүтэхгүй эдгээр яг манайч багш тийм эдгээр яг нөгөө нэг багшийн талаар ярьсан байхгүй юу? Үгүй ингэсэн юм аа. Нөө сайхан манай баам гэхийн төсөөдөр одоо битэд очсон. Апарт март үлээлгээд лав үлээд тэгсэн чинь багада биш баан гэдэгт ямар ингэ дисмэг бэстэй яар тэгсэн чинь улаан агшаа цаасаа шууд баярлаж байгаа. Тэгэл хичээл харахад хэлээ даа гэж бодчихсон. Тэгээ өнөөдөр хэлээд тэгсэн чинь юу гэлээ. Ингээл түмээ манай эсмэ ингээд ангийн англи манай танай эсмэ анги байсан байл. Тэгчингүүтээ мига юу гэлээ
бас багийнхаа маш ярингуудаад бодмоо бас ярингуул яриад бас ганаач яриад ёо. Тэнгүүдээ гүнээ манайч аав ийм мэрэгчлээ манайч аав тэгдэг гэдэг шиг жоох хүчийг нэгтээд явах эднэр одоо гэл. Тэгэхээр хажууд нь татаж унтлаа энийг л нэр өгнө. Гүнээдээ сухаар гэхдээ ерөөсөө өөддөг шин. Гэтэ гүнээдээ сухаар ихтэй хичээл чи ерөөсөө ойлгохгүй чи. Харин гүнээдээ сухаар гэхэд хизээч хичээлээ сайн ойлгож чадахгүй. Химийн ордын танаад нөө торхоо гэж юм бэл. Лав долоо машаа. Тийм, лав долоо маш. Гоё ахшаагаад. Аа. Багш нарын нэрийг цээжлэх жоохон тийм байна. Тэг тийм аа. Бид нэр бараг Кеннедийн ч эзэлсэн шүү дээ. Хөөе энэ багш гэж ямар багш ийм ингээл нэг Facebook-ийн нэрээр тийш. харин Лавгаа багш. яа. Аминда болт. Болтгошаа байна уу? Болт шээсэн мохшаа гэж. Дон цайгаа. Гэтэ сайн нөгөө нэг эдэд би хоол явчихгүй дон сургууль орохгүй юу? За. Тэгсэн чинь ингээд монгол хэлний камерт ороод тэгсэн чинь ингээд амар их багш нар заяа. Би тэрэн донд ганцаараа бүр ингээд айгаад гэхгүй. Яраас найд юм. Тэнгүүд надаас ингээд хүүхдүүдийн талаар асуугаад байгаа юм чинь энэ яаж Намайг асуусан нөхгүй юу? чамайг асуугаагүй. Асуусан. Болооч юм өгч асуусан. Болооч юм шүү. Тийм монгол хэлний камерт судалсан чинь ингээд баг их багш нараас Танай анги англи хэлний ордог гэсэн. Донд ангид тохтоо. Тийм. Нөө хоёр группээр ордог гэсэн болохоор нөө. Хоёр Мөнгө л зол илүү. Аа, Нэг тийм. тохтойдаг. Аха. Тийм, мөнгө зол агш орж ирсэн. Мөнгөцөл агш одоо гарсан гэсэн. Тийм үү. Манай ингэж мөр амар олон багш солигдсон. Бараг 5 багш солигдсон шүү дээ англи. Тэгэл ингээл энэ нь яаж юм тэр нь яаж юм гэж асууад байгаа байхгүй. Тэгсэн чинь ээжэд хоол ярьж өгчээсэн чинь баахан багш нарт бараг халуун сургуулийн бүх амьдралыг ярьчихсан заяа. Тэгэл хичээл намайг яаж юм маал ингээл тэгсэн чинь ингээл хамаг юм ингээл ярихгүй юу. Тэгэл ингээл өөртөө хүүхдүүдийг асуугаа заяа надаас би яаж мэдгэлээ дээ. Намаа юу гэж асуусан гэдэг. Чаа болооч яаш. Түмэд хоёр чинь нэрээ нэг англи лоо гэдэгсаахгүй. Тэгсэн чинь тийм гэсэн чинь та хоёр чинь нэстэ сайхан найзууд ч юу гэдэг. Тэгсэн чинь тий яасан багшаа гэсэн чинь мөнгөн зэл 5 3 яг энэ хэвээр гоё найзлаа вэ гэдэг. Тэр нь заа багшаа гэсэн чинь ээж хажуунаас нөгөө нэг мега вэштэй гээл заяа. Ээж нөгөө нэг мега мөхцөг хоёр тайм дуртахгүй хайртахгүй. Наад ч мөрөн гээл заяа. Тэгэл энэ мега мөхцөг хоёр та хөөхөө гээл тэгсэн чинь хажуунаас нэг багш нь ээжиг ингэ цохонгоотой заяа. Харин тийм юм уу? Яа, сайн гэхдээ сургууль тавьсан чи амар байсан. Багш нар байсан болохоор үнэхээр амар. Бисаа юу хэлж байгаа мартчихв. Аа тий. Өнөөдөр бас мөнгө зал аваад чи яагаад ямар ороод байгаа юм бэ? Би бүр гайхаад хөөе зүгээр биш юундаа ямар хавтай гэсэн чинь ямар л штэ гэдэг зүгээр гэж. Би хүртэл тэмээс хараад чамаас асуусан юм байна. Яагаад юм гонхтой байгаа юм. Би зүгээр л Бараг хүчээр юм оруулах. зүгээр гэж яах юм. Гэхдээ түмээ заяа намайг анги руу орсон чинь нөгөө 3 дахь салны хамгийн энд хаалганы хажуу суудсан байхгүй юу? Тэнгүүдээ ингээл амар хичээл хийхгүй юу ч ярихгүй намайг орж ирэхээр энэ чинь ингээл хай май гэлээ тэгвэсэн байхгүй өнөдөр би ингээл жоохон имзэглэл түмээ яасан юм болоо гэж бодоод Яг надад ууралцчих. энэ яг нэг юм болчихжтэй гэж энэ уг нь ууралдгүй хөхд биштэй гэж би ингээд тэгсэн чинь зүгээр л хийсэн мөлий. Тэгээ камераас аваад гараад ирсэн чинь зүгээр хийсэн мөлий. Горлын цаг. Юу Юу ярьчихлаа? Дон сургуулийн багш нар. Тийм. Ямар амар сан тий. Тийм дон сургуулийн багш нартай уулзаж бас гоёсаа. Гэжсэн. Би бол юм ойртой амар мартаад байгаа ш. Чи коронавирус тассан уу? Үгүй. Чи таснаа. Үгүй. Би бол найдах талд амар сайн байсан. Үнгээд баг ингээ юмыг ганцаар багтааш гэсэн чи тэг байхгүй нэг ш. Утас авах чинь нөгөө хоцсон. Утасны хаач. Бүр мартаад юу лээ гэж бодоод бүр утасныхаа кодыг мартаад үгээс асуусан. Утасны код. Та нар бүр утасны код мартын тий. Надад бүр утасны код байдаг шин. Уусаа миний ус 16-гийн амар зовлонтой. Хамгийн юм ингээд хөөрэ татаж матаал. Тэгэл дүүрчин. Тэгэл дүүрчин заяа. Тэгэл ингээд талент зурмаг аваад бүгдийг чат руугаа явуулаад компьютер руугаа шийдүүлээл тэгэл утасмацсандаач код хийхгүй. Миний ус гэдэг амар гоё шин. Би зовлонг нь ойлгож байна. Миний хууч утас 9 гига байсан.
Харин тэгтэг түмэн гоё утсан. Тийм тэнэглэж байгаа шүү дээ. Би цааны тавцсан. Цааны тавцсан. Өөр юу вэ? Өөр тайван дөө завгүй байгаа. Ойр бүр Завгүй хамаар завгүй хэцүү. Амар хэцүү. Би чи юм завгүй байж ер нь бол бараг үзээгүй. үзээгүй яа. Би энэ надад дандаа завгүй гэж хэлдэг гэсэн шүү дээ. Заяа. Би 10 дугаар ангид ийм байгааг юм даа гэж бодсон шүү. Өнгөрсөн жил корона гэдэг юм огт байхгүй шүү. Харин тийм. Гэтэ уг нь одоо ч гэсэн юм байх байгаас тийм. Манай ингэж бүр тавлууч орж байгаагүй шүү. Математик. Батаа юу ш. Гэтэ угаасаа олимпиадад ороог болохоор тавцаа. Танай олимпиад орж байгаа юм уу? Үгүй. Манай яг бас ганцаараа биш юм байна л та. Манайг орно шүү дээ англи. Орох ч юм уу, гүү ч юм уу. Бүх ангиар орно гэсэн шүү дээ. Тэгвэл ганц ч гэсэн олимпиадад ороход яах вэ? Би гэтээ математик л орноор. Батаа гэхдээ манай ангигаар сонгоогүй шүү. Батааг сонгоо. Манайх бол английн олимпиадад орох гэсэн чинь английн багш. Танай ангийг сонгох уу, өөрийнхөө ангийг сонгох уу гэж хаад өөрийнхөө ангийг сонгоцсон. Англи хэлний чинь багш их тамир багш уу? Үгүй болон багш. Булан багш амар гоё юм шиг л. Булан багш анги чинь Батгийг Батшиг гоо манай ажил. манай ажил анги. Яна би өөрийнхөө бүлгүүдийг мэдэхгүй ч тэгсэн мөртлөө арахны бүлгүүдийг амар мэддэг. 11 вэ гэж ямар хүүхдүүд байдаг вэ? 11 вэ чинь юу нэх математик жаргалмаа Жаргалмаа анги юм шиг. Тэгээ 11-ийн Б-г болохоор мэдээд байгаа маа мөхцгийн анги болохоор бас Е-г нь мэдээд байгаа доог анги болохоор гэж. Яд хүүхдүүдийн. Гэтэ ингээд дуусч чадсан 6 болов байгаа шүү дээ. А Б В Г хинийхээ. Бараг нэг л үлдэж чадсан. Г Д хоёр. Мэдгүй. Г хоёроо мэдгүй мэн. Амар сороогүй юм гэхгүй. Юу Дээгийнхнаас сонсч ивэл яах юм. За захиучлаа. Угаасаа сонсохгүй дээ. Гэтэ ёо амар өмнөд сонсдог хүмүүс байд юм лээ. Бүр дуустал нэгнээс миний хоолыг сонсох гээд. Манай ингээ 2 3 охин бас сонсдог юм л шүү. Тийм үү? Тийм өнөөдөр нааг орно. Таны ингэ нөө. Тийм. Хоёр. Нэг нэмнэ. Үгүй. 2 2 инг чинь. Манай 3 инг чинь тий. Тэгээд 2 сонсдог гэсэн. Хэмээн гоё юм тий. Баярлаа. Баярлалаа тэр хоёр ихтэй. Мэдээж сонсож байгаа. Өнөөдөр нааг орно гэсэн чи заа бүр зорж байгаа чамааг л сонсъё. Энэ удаа амар авах. Гэтэ зорог хийхгүй болохоор арахгүй яах вэ гэж. Яхаа би ингэ зургийг ална. Шалгаж байгаа өдөр шимжмэ чадсан. Facebook дээр чи зураг явуул гадаа явуулахгүй тийм шүү. Facebook дээр зураг байхгүй шүү. Тань байхгүй. Би тэгсэн орд үзсэн. Чи орд үзсэн мэн тий? Instagram байхгүй гэсэн. Алдсан гэсэн. Яаж алдсан? Яг над чиг алдсан бохоогүй юм. Код мартсан аа. Аха. Байгаа мó? Хич аккаунт чи. Байхгүй хаа. Байгаа. Нэрнэ ш. Миний ч гэсэн одоо. Чиний бустаагүй байлээ үг тий. Юу хэлээ нэр нь? Тэнгүү. Мэдчихдэг. Тооч юу? Тэг гэж хэлмэ. Хөргөн тэгэлэх тэнгүү юм уу? За юу лээ бүр мартчихжээ. Одоо орог угаасаа мартнаа. Би тэгсэн өөрийнхөө мартах. Зураг хийгээгүй мэн тий. Хийгээгүй л баг Facebook дээр хийгээгүй. Гээгүй хаа. Хийгээгүй хаа. Чи бүр баг жил мөлийн өмнө ч лөө. Хөөх. Би нөгөө нэг кодо мартаа заяа. Миний бараг 500 фолловер сурчихсан байхгүй юу? За. Энийг код орсон бүх хүмүүс автаа гэсэн. Кодо мартаад тэгээд ингээд амар хэцүү байсан юм аа. Тэгэл түмэд чинь хэрэлдэх гээл. Би ч надад зааж өгөө. Түмээ надад зааж өгөө тэгээ нөгөө түмээ надад эхлэлтэйгээр тайлбарч өгчихгүй заяа. Бүр лээтэй заяа. Тэгэл за ер нь байлээ шинэ аккаунт нээгээл. Тэгэл яваач надад их фолловерс заа. Тийм үү? Шинээс тийм нь байгаа. Гэтэ яг 500 хүрчихсэн байхгүй гэсэн чинь одоо 300 даахаа. 300 хорчлаа сая. Харин тий. Одоогийнх маань 200. Ой чиний 247 өсч би өчтөр авч харсан. Одоо 50 болсон баха. Ой мэдчихэв энэ нас. 51. Харин. Оо намайг Байнга дахиад хэсгэл юм байна. Мих өдөр тутам багасч яхад. Цаг минут тутам багасч яадаг гэсэн. Над руу нэг уржигдаар зав нэг хөөрхөн хөхөд чат чиг.
Тэгсэн чинь таны хийдэг подкаст үнэхээр хөөрхөн шүү байна. Таны хоолыг сонсох гэж сонсдог монстог гэж. Яг хөөх ямар хөөрхөн баярлаа гэдгсэн чинь. Тэгвэл тэр юу хийхийг подкастын Instagram-ын дартаж хэл. Тэгсэн чинь юу гэлээ? Над руу чат бичсэн чинь баярлаа гэж игээд. Тэгээд тэгсэн шүү. Би ямар баярлаа тэр хүн. Тэгээд тэр хүн сонсож байгаа ах л та. Гэтэ сонсоогүй ч нугаа. Нэрийг сонссон. Ядарч байна яарсан чинь гай байна. Би энерги алдахгүй байна биш. Би ч гэсэн алдахгүй байх өнөөдөр яасан юм бэ? Гэтэ өнөөдөр хичээл дээр амар нойр хүрээдсэн. Гайгүй байсан. Нийгмийн хичээл орохоор амар нойр хүрээд. Ангийн багш уу? Сасармаа багш уу? Тийм. Тасамах юм уу? Тийм. Ангийн багш уу гэж. Бидний ангийн танан багш, матийн багш уу? Монголын багш. Математикийн ангид үү? Тийм, Монголын багш математик. Ямар сони тий. Өө тийш ихэнд нь асуулт шүү дээ. Юу вэ? Биш нааш ирж явахдаа асуулт шүү дээ. Юу асуучихсан? Асуусан шүү нэрэ гэж Юу байна. вэ? Сони асуултыг Монгол хэлний ашиг даа. мартчих. Хоёр ер нь ямар төрлийн дуу сонсдог? Доо юу? Жанрын. Би юу? Би Монгол доонуудаас олвол амар уянгийн дуу сонсдог юу? Амар уянгийн дуу сонсдог. Амар тийм намдаахан. Тэнгүүтээ гадаад доноос олвол амар юм төрлөөс яг тэр үеийнхээ сэтгэл хөдлөлтөөс сонсдог дуу байна. Чи Би яг хөгжмийн орцголыг сайн мэдэхгүй бол харилж ядахгүй байна гэж. Тэ орж исэн амьд хөгжмийн хамтгууд сонсоод байгаа ойрд. чи Би юу? Би одоо миний утсан дээр байгаа дуунуудын 70% нь нөө Харин ямар дуу вэ? цоглог өнгөстэй. цоглог Кодын чижилчлээ гэхгүй. Бодлоо. Би гэж сайн хэлсэн. Хэдлээ 96 нэр 5 13. Юу вэ? Өглөөж чи. Үгүй гэдэг шүү дээ. Эртээ шидсэн чинь булнаа харсан шүү дээ. Чиний бас хэдэн гигай? Жоох шүү дээ 16 яа. тийм хаа. Над шиг л гарын дөө энэ. Асан дайртай тэсэж дуунууд игээд Ariana Grande-гийн Миний юм цоглог гарна шүү дээ. Би чамайг амар эм ах гэж бодчихсон. Voice-ийн доонод юм. аха. Гэтэ энэ гоё доо тий. Хип хоп сонсдог юм байна. Би яг Энэ бол тэгэл их тэгээ холиол бас сэтгэл хөдлөлөөр болдог байна тий. Би үздэг дуртай кинонуудынхаа доонод сонсдог. Тэгээ би хайж үзсэн чинь би гэтээ садалж үзчихээд хэлнэ ямар хөгжим сонсдог гэхлээ. Дараа яа. Гитар. Одоо мэдхгүй байна. Цахилгаан гитар гэж хэлсэн шүү дээ. Ингээд За залуудаг. тийм. Тэр гитар нь амар гоё юм л айлгана. Тэрийг би бас яар сонсож байгаа. Роко. Аха. Бүр хэдүүлээ жоохон бахалцаа. Нэг YouTube дээр байдгүй байсан шүү дээ. Байдаг байсан байлгүй дээ. Жоохон байхад байсан шүү За. дээ. Байдаг байсан Монголд нэг орж ирэх байсан За. баггүй юу? За. Би одоо яг хөгшөө шиг юм яриад байна. За. Тэгээд бүр FM эдрээс хүмүүс дуу сонсдог. Бараг FM-ээс л ганцхан сонсдог. Тийм шүү дээ. Тэнгүүтээ яг хүмүүс сонсдог доонуудынхаа төрлөөр хуваагдчихдаг гэсэн. Яг хүмүүс тэр ирэнгүүтээ чи рок юм уу? гэж юм. Чи pop юм уу гэж байна. Тэгдэг байсан гэсэн. K-pop хэр сонсож байна? Яг сонсдог. Байсан гэсэн. Үгүй би K-pop-ийг өстэй сонсож байгаа. Аа. Гэтэ мэдхийн хувьд бол бид нэгтэй сонсож байгаа. Би Дүүж билээ. сонсдог багтай. Тийм манайд сонсдог. Мэдээ хүмүүс сонсдог. Эдний дунд бүр шүтэн заяа. Үгүй манайд би тэг асуусан ерөөсөө болцсон байл шүү дээ. Болчихсон. Хэдэн жилийн өмнөх эдний дүү чинь Blackpink шүү дээ. Аха. Тэрний зурмаар хаан дээр дүүрэн ингээл. Хаа. Амар. Дөөр. Зөө.
Яаж тийм амар шүтэн байдаг вэ наа. Тэгээд миний сонирхолд амар диффуцлэгдсэн юм шиг байна. Spider-Man-ийн фэн болсон. Пөө тийм үү? Тэгээд гэтээ Spider-Man-ээс биш жүжигчнээс нь болсон. Краш. Яа, нэрээ краш мартай болох юмс. Тэг үнэн сонирхолгүй юм дий чинь. Гүний намайг найз нь бол ингэж бүжигчний нэр үнэн сонирхолгүй юм дэр хамаа гэлдэхгүй юу? Юу амар. Яагаад сонирхолгүй гэж? яаж юм гэдэхгүй юу? Тэгсэн чи хүн амтан дэж харцахгүй. Хүн амтан ч гараашлахгүй, хүн амтан гарааж тоглохгүй юм чи бүр яг хөлдсөн баха гэж ингэ зөө. Чи хөө юу яриад байгаа гэж ингэ би амар уурлахгүй байна. Тэгсэн баггүй юу? Тэгсэн чинь гүний найз нь бол бараг сарын дотор бараг 7 хоногийн дотор зохицуулж байна шүү. Тэгтэл чи бүр бараг хитэн жилээрээ гэж явчихин би намайг. Тэд нэрээ тэр нь үнэн ч юм. Яг үндэ үгүй шүү дээ. Мэдхгүй байна. Би бүр энэ зүүн нэг ч хүнтэй чатлаагүй бүр над руу бүр нэг ч хүн чатчихаагүй. Манай ээж л чатчихсан. Өөр нэг ч хүн чатчихаагүй. Өөр байна уу? Энэ зам хаана исэн бэ чи? Энэ зүүн хөдөө авсан. Хаашаа авсан бэ? Сэргэлэн сумг байдаг шүү дээ. Чи сэргэлэн гэдэг юм уу? Тий, манай аав ч хоёр сэргэлэн гэдэг. Би энэ ч нэг манай аавын төрсөн ихч. Манай хас сэргэлэн байдаг шүү дээ. Манай ээж чинь хоёр дахь аав ээж юм уу? Бүр жоохносоо байсан. Нөжидэг бол Баку ах гэж мэдэх үү? Мэднэ. Тэр чинь манай хүүгээ. Монгол жижиг юм. Аюулгүй тэгээд эхнэр нь Тийм. Яа тэлээд авчихлаа шүү дээ. Тэр хаваатан болчихно. Тэр Баку ах чинь манай хүүгээ авахгүй юу? Манай ээж хамгийн том ихтэй. Сэргэлэн гэдэг. Тэг бид нэг алтаар авчих тахгүй. Энэ зомби зүүн талынхаа гарны цуулсан юм уу яасан сайн мэдэхгүй. Мөрөн шавшаад очоод тэгээ очохта тулж очоод тэгээ ингээд тий цуулсан юм яасан. Тэгээ аймгийн эмнэлэгт ирээд зургийг авах гэсэн чинь яатсан байна гэдлээ. Тэгээд 10 хоног гипстэй байж байгаа дахиад хэрэглэв. Тэр 10 хоног гипстэй байж байгаа заасан тэгсэн мэлгүүдийг тэгээд гипс аваад явчихсан шүү. Гипстэй ясан ч амар хэцүү юм шиг лээ тий. Одоо заваараа. Тэгээ бүр ингээд хүзэн өдөөд хийдэж шүү. Одоо нэг хектар зөөр байхгүй хаяа үе яг энэ зүйл тоо. тийм жоох юм. Тэгээ нэг гипстэй болж Үтгийсээ гэж боддог. Оо яа. Би ч гэсэн хүмүүсийг ганц удаач болтгоо. Хүмүүсийг гипстэй явахаар ингээ баруун гар мараараа ингэж нэгсэн байдаг шүү дээ. Би бүр баруун гараа нэг сан гэж үздэг байсан. Гэтэ одоо ерөөсөө боддог. Харин тий 100 гараа бичиж суулж нураад. Нэрээ эмо байдлыг асуучихсан юм байна чамаас. Эмоч гэсэн. Одоо эмоч гэсэн л хэлэхгүй тий. Юу асуучих вэ? Өмнө 7 хоног тэр амар юм арсан. Завгүй. Тэгээд надад завгүй гэдээсэн юм биш тий. За баялаа. Тэгэл нэг хектар эмороо дэдгүү. Тийш тэр нь эмоч чинь бол завгүй хүн. Яг эмон гэж юу вэ? Ойлгохгүй юм шиг. Эмзэг мэдрэмтгий ойлгож. Энэ яг би бас өмнөх дугаар дээр хэлжсэн шүү дээ нэг. Эмзэг мэдрэмтгий. Дандаа бат хоёр аш таваад гэдэг үстэй. Эмзэг мэдрэмтгий юу яач яасан гэл. Тэг өмнөх дээр байсан шүү дээ. Тийм. Эмо гэж яг юу эмо хэлээд байгаа юм бэ? Тэгээд яг өнцгөө нэг талд юу юм бэ? Нэг поинтэд хүрч чадаагүй шүү дээ. Эмо байд яг нэг юун дээр яг ийм юмыг эмо гэдэг юм байна гэж яг тийм юм дээр толгоор би яриаг байхгүй. Гэтэ эмо байдал төмөгийн хийснээр л авдаг дуунаас гаралтай. Тийм хөгжмийн юунаас гаралтай үг юм байлээ эмо гэдэг чинь. Өндөр хитэ. 181. Надад өндөр байсан юм уу? Хараас өндөр байна гэж. Гүн сургуулийн метр аягуулсан намсаад идэм шиг л шүү. Би бол гэртээ нөгөө нэг яг нөгөө өндөр үзэлтэйг юугаар үзсэн чинь 81-ээс авахгүй. Тэгээ сургууль дээр ирээд үзсэн чинь 78 байдیں۔ Юу тэгээд идэж. Метрүүд өөрөөр хэмжээд байдаг. Тийм хаа болохоор яг 1 метрээр л үзэхгүй. Чи тэг гэртээ очиж үзэхгүй дахиад өссөн байна.
Гэтэ би өмнө чамаас арай өндөр авах гэж бодсон чинь бас гүйл миний өндөр. Юу чтэй юм чи. Миний мод гарч яав. Уг нь цагтаа өндөр л гэсэн хүүхэд болгоно ингэж авдаг байлаа. Гэтэ хүүхэд болгоноор ямар өндөр ингэж байсан шүү дээ. Тэгэл миний ярьсан ямар гоё ярьсан гэсэн чинь миний ярьс байхгүй болчихсон. Би энэ жил яаж өндөр болсноо мэдсэн бэ гэвэл том өрөөнийхөө хаалгад миний талгаа тулаадсан. Яа. Гэтэ өндөр болох ч ашигтай шүү дээ. Ааха. Мэдгүй. Эрэгтэй хүүхэд бол өндөр болол гоё. Гэтэ би миний хүсэл мөрөөдөл заяа. Тэр ямар амтай. Дон байтаа нэг амар боддог байсан маань анх хэлбэл сонголж эхлээд сурж байхдаа би 7 дугаар ангид сурж байсан шүү дээ. Тэгж байхдаа 6 дугаар ангид 100 мянга сурч илээ. Тэгэхээр Цагаагийн хазаанаас явсан. харин тийм баг. Тэгсэн чинь би яг метр би яг 90 хүрнэ гэж боддог байсан байхгүй. Хизээч хүрэхгүй штэ гэж. Тэгэж боддог байсан чинь гэтээ дунд ангид миний өсөлт ингээм амар өсчихсэн байсан байхгүй юу? 8 дугаар ангид амар өндөр. Тэгээд за ер нь 90 хүрэх юм байна да гэж бодсон чинь зогсоод одоо тэр мемэ ямар өндөр юм маа тийм нэг үе. Тэр намаа нэмж гисөөгүй. Тэр Батлигийн Тэр үү? амар өндөр. Барын надаас өндөр юм байл шүү. Йоо тэгчингүүтэй амар туранхай. Чи намайг насаараа юм эсэ гэж ярьж байна уу? Хөшөөш ярьсан. Зөв бодсон байна. Оо би хөө би юм яагүй. Ямар туранхай эс. Тэг карантин. Ууса карантин энэ бэнднэр таргалаагүй юм шиг. Ахтууд амар. Манай гэрийн хорчиж гэдсэн шүү дээ бүр ингэ. Карантин. Тийм. Хацам ахцар нь хонхоогоо яасан ямар юм чиглээ. Амар л яриадсан. Би бол карантинд амар ирсэн. Амар таргалсан. Хабар амар хацарлаг болсон. Би жингээ утсан чинь таргалсан бахаар. За. Гэл хоолоо жоохон босоод тэгсэн юм босоод харцсан. Тэгээд би яг энэ дээр яг жинхэнэ жингээ хэлээ заяа. За яах юм бэ? Үгүй хэлмээр санагдлаа. Би бас торгоос үе бас санамаар л хэлэхгүй юу. Яг карантинаас өмнө миний чинь 55. Яг 50-аас 55-ийн хооронд тавталтайсэн байхгүй юу? Аа. Тэгэл 60 болсон. Өөрөө үгүй штэ сайн үзсэн чинь миний чинь 67 байсан заяа. ямар ядаа. Яа би бүр ингээ гайхаад гэл гэсэн чинь мадуугийн багш бүр намайг бүжээ арай л харгалчихжээ. Жохон турмаар юм гэх би бүр заашаа гэл жохон дуу муутай хэлсэн чинь. Гэтэ бас эмхтэн хүнийг бас тарган марган гэж хэлж болохгүй шүү гэдэг. Тэр нь түмэн дандаа намайг тарган бүдүүнэ гэдэг байсан. Тоглоомор л үлээсэн шүү. Яа би ихтэй 9 сарын 1-нд дээ штэ. Аа. Одоо сайн 9 сарын 1-нд штэ. Гэтэ хацар нээр сайхан хацар нэг маск дээр цаанаас бүр ингэ болцааж гарч ирээ. Тийм шараад таа. Юм ба танадраа. Нөө 9 сарын 1-нд манай донд ангийн бэнд штэ. Намайг пөөх бүжин амар тархалсан гэдгийгсэн байхгүй юу? Тэгээд тэрийг би бүр амар хүн дээр тусгаж аваад ойлцсон. Чи тэгж хэлнэ гэж төсөөлөг байсан болохоор. Түмээ Би болохоор тэгээд тоглоомоор тийм гэдэг мэдж байгаа болохоор бүжээс энэ дээр тусч явахгүй. тийм түмээ яг хэлэхээр ерөөс тэгж боддгоосон байхгүй юу? Гэсэн чи яг манай дунд ангийн бэнд намайг тэгэл хэлсэн чи би бүр амар уйлал за би юу харлаа гэх. Тэгээд харчихсан. Тэгэл ээжэд ингэж хэлсэн байхгүй юу? Гэтэ ээж намайг ямар яриа юм бэ чи над ярихад жоохон багасмаар ингээд гэсэн чинь чи яриа хичээл дээр ингэж ярьдаг юм шүү дээ гэдэхгүй юу? Тийш дээ ээж. Хичээл дээр ярьдаг шүү. Тэгсэн чинь Батлаа өнөдөр яриулсан. хойд Бүнэтэй яриулсан чи өөрөө ярьсан шүү. ярьж байгаа шүү дээ. Бүнэтэй цугаар харин тэгээд юм аа. Тэрсэн чинь ээж хичээлийнхаа дунд ол ярьж болно. Хичээлээс гадуур битгий хамаа замаагүй мэнэ дээ. Гэл тэгээ би нүг сургууль дээр болсон юм аа ингээл орой очиод ээжтэй амар ярьдаг байхгүй юу? Бүгдийг яриад ингээд сурцсан. Тэгсэн чи яа за бүжээ тухай ёо яриачлаа. Оо ямар яриа юм бэ чи гээл. Тэгэл ээж сонсохгүй болохоо шууд өөрөөгөө шилжиж байгаа. Гэтэ ер нь хүн яриа байгаад нээлттэй байвал амар зөв юм санагддаг. Чи юу гэж? Би юу? Хүн одоо өөрийгөө сайн илэрхийлээ те. Тийм чөлөөтэй байх нь одоо илүү даваа тал юм шиг санагдаж байна. Аа. Тийм шүү.
Кимстэй манай ханда. Гэтэ манай ангийнхан бүр өнөөдөр бүр амар байсан. Ингээд ангиараа заяа ингээд бүр тойр зогсож байгаа охид түгүү тоглоод. Тэгээ бүр ингээд амар шийтгэл өгөө. Ямар Үнсч хүмүүсээ. Үнсэн шүү дээ. Ой танай анги гайгүй заяа. Манай анги цууд анги та амар тоглож ингээ хүзэрэн штэ. Тэр үчиг коронавирус байсан штэ. Хүзэр ангуудаа ингээ би билүүг ингээ ингэнгүүтээ ингээ дамжуул тоглож байсан тийм. Тэнгүүд ингээ тоглонгуудаа дундуур ингээ нэг нь ингээ суулж тааж байгаа л. Бидний нэг тэгж яваа тоглож байсан штэ. Яагаад ч тийм тоглож байсан. Одоо бодохоор зөв дурсамжлын даваа. Тэгээд би өнөөдөр нэг байсан шүү дээ. Нэг бэндийг аваа. Тэ? Ой, би үсэх гэсэн чи бадмаа би таарийн нэг юм санаад орчихлаа. ярихгүй. Ярих бас ярихаар бадмаа би таарийг амар буруугаар ойлгочихлаа. Харин тийм. Чи манай бадмаа таних уу? Танихгүй байна. Гэтэ харуул таних баг. Тийм ба тий. Дээдийнхнаас ер нь бол нэр мэдэхгүй зүгээр хараад бол илэрхийн таних. Чи ямар ангиас юм над зуруулах таа. Ерөөс хараагүй. Харин тийм. Ганц юм өгш шүү дээ мэдээлэл. За. Тэр өгш юм гэсэн. Нөө дуугч минь кабинетээс нөө. Дуугч минь кабинеттэй жагаад хоёр дахь хурлуу гараад. Манай ангид биш лөө. Монгол бичгийн анги лөө. Нөгөө нэг шар проектортэй. Тийм. Шар ширээтэй. Тийм. Манай ангийг холгаалдаг анги. Ийм биш болсон шүү дээ. Ийм юм гэрэл тоог шиг биш юм. Гүү. Анчмаг шингэн юм. Яг нөгөө мэдээлэл кабинетээ ажиж байдаг хүмүүс чинь. Тийм. Манайх чи 350 даардаг гэсэн шүү дээ. Тийм. Мохрын нэг жижиг. Яг манай хамгийн олоогтой гэнэс шүү дээ. Тийм аха. Чи манай ангид хамгийн жижиг гэн. Тэг багтдаггүйсэн байхгүй юу? Хоёрхыг нээтэй заяа. Тэгээд багтахгүй байсан болохоор том ангид орно гэж сая ярьсан ангид орсон. За, эдгээр чинь танай ангиас ус алдаад тийм шүү дээ. Манай ангиас нэр амар салт. тэгээд эдний ангийнхан Тэгсэн чинь танай анги тассан тий. Тийм. Тэгээд эдний анги манай анги болоод шүү дээ. Тэгээд тэр үед нэр ус алтаад манай ангийн мөш бүр манай ангийнхны бүгдийг усаад дуудаад дээрээс нь ингээл ус гоожолдог нөгөө усыг ингээл аваад. Танай ангитай гайгүй заяа. Манай анги бүр амар болчихсон. Тэгээд доорно. Тийм. Манай анги гайгүйс. Нөгөө доошоо ингээ уртсан болохоор баруун ус. Тэгээд танай анги бүр дараа нь чаас амар чийгүүн настай амар хэвтэй байсан. Тийм хоо мэдгүй нөө. Ангийнхаа өмнө тасан зөгччихсэн байсан. Гэтэ би чамайг яг ахлах ингээд орж ирээл сарын өмнө лөө. Сарын өмнө цаа. Би өнгөрсөн жил авсан. Ихэд хэлсэн. Би бүр ахлах ангид орж ирээл амар надар хүүхдүүд мөн чат бичсэн шүү дээ. Тэгсэн чинь 9-р анги нөгөө нэг дөнгөж орсон байхгүй. Тэгсэн чинь бүр нэг ч хүн чат авахгүй зөв. Ээжтэйгээ тэгээд нэг хамаатай ах нартай л чатлт ерөөсөө өөр юу ч авахгүй. Тэгээл миний чатыг амар удаан уншаад байсан байх шүү дээ. Дадаслаа. За. Ярьж барна. Та баруу 10 цоход ярьчихлаа. Одоо юу яа заа өгдөг. Дараа нь нэг тэр тааллах юм байна. Гэрээ таалчлаа. Энийг Ойлгохгүй хүмүүс. Хүмүүс уусаа ойлгохгүй. Санаа зов. Тэр нэг манай цааталт байдаг 4 дахь хор лөө. 5 дахь хор. Тийм. Тэр юм уу? Йоо, манай хотхоо хөдөлрөөг нөгч магадгүй шүү. Яаж таслаарай. Чи бас ирлээ. Өө чи юу? Манай нуух юм байхгүй яа. Яг энэ зам нуугчсэн чинь юу яагаад нүүлгэх хүн байхгүй заяа. Бүр зовсон шүү. Тэгээ та болохгүй гэ. Тэгээ одоо хөдөл тасар хийж байгаа каст тийш нуух бол. Тэ өөр юу ярих вэ? Юу ярьж илээ? Сайн ярьчлаа. Зааж бодё. Юу ярьчлаа? За сайн баяртай. За. За. Гэтэ энэ өөр амар гоё өөр юм байна. Гэтэ амар цуурч байгаас. Харин тийм ээ тий. Тэгээд техникийн зэн згсэн амар царайт. Түмээ хажууд байгаа юм чи гайг бах уу? Ингээ ямар амар тэнэг юм дээр санаа зовоод тийм бүжиг. Юу ч битээ бод заяа. За. Юм бодохгүй хадлаа шүү дээ. За.
Та хоёр хүн. Хоёр нэг хоёр хүн болоод нэг нууц цаас гэж ядсан шүү дээ. Нууц цагаасаа. За. Хоёр тэрнээсээ болцсон. Юу би яг эрэгтэй хүн шиг амар шүлдэж чаддаг. Би шүгэрдэж чаддаг бохоо. Ингээд энэ тал шүлдэж чаддаг. Би гадаа гарахаар үзүүлээ заяад байна. Амар шүлдэж чаддаг би бүр. Чи ямар байстай? Би юу? Одоо авиас гэхин чаашийн Тэр чадвар гэх юм уу? Би бол ямарваа нэг юм хийгээл дайрах юм бол хийцдэг. би өөр амар тууштай гэх юм уу? Одоо нэг юм за газ хийгээвэл газ хийчдэг тэгэл хийхгүй хашаасаа суучдаг. Юмыг амар шууд хийчдэг. Тий. Яа, авиасхэр алдахгүй байна. Хөөе би заяа. Энийг түрхэн тал бүр нэгтэй. Манай дэд явахт ч ер нь л аим юм билээ шүү дээ. Би мэдсэн. Мэдэрсэн. Хийх жишээлбэл гэхгүй юу? Жишээлбэл би нэрийг мэдэхгүй байна. Яа нэг өчтөр нөгөө нэг намайг өчтөр мөөзөө Батбаяар эдгээр намайг хурдсан байхгүй юу? Тэгсэн чинь чи надад ярьсан шүү дээ. Энэ мөн байсан хаа шатаар дэше харж байсан байхгүй юу? Тэгсэн чинь мөөдөө би таар амар чанга инээгээд энэ бүр ингээ амар гайхсан гэж харж байсан шүү дээ. Тийм би бүр гайхсан шүү дээ. Яг ингээ хаалгаа болгосон чи бүр ингээ ард ачаад л энийг ярьчих тийм үү. Тэгээд би энийг бүр шүү мөөдөө гэхгүй юу? Дээр гэж харсч бах хөвгөд явж харна заа тэгэл гэрэл барсан. Манай үеийн охтод Сая юм ярьжсэн шүү дээ. Нууцаа яасан. Үгүй тэгээ дараа. юу вэ? Юм ярьжсэн шүү дээ. Өнөө чиний нууц авьяасан юм. Шээ ярьжсэн шүү дээ. Өөр юм ярьжсэн шүү дээ. Манай үеийн охтод амар юм Тийм шүү дээ. Тэр үү. Яг юу нэмэр. Үгүй 12-ийнх юм уу 11 юм уу би сайн мэдэхгүй заяа. Тэгээд наад ингээд өглөө 90 заяа. Тэнгүүт ангийн үүдэнд нэг хоёр охин ингээд байнга зогсож идэг байхгүй юу? Оо за. Тэгээ бүр айгуу тамтай заяа. Би бүр хараад бүр ингээд заримдаа бүр ингэж орж ирсэн шүү дээ. Бүр нүрээ гараад байгаа биш ээ. Гараараа нүрээ дараа. Надад харж мараад бүр Яхаа тэ хөөх юм чамайг л гараашилж явд юм байлгүй дээ. Яг гэж юм хэлээд би. би бүр тэгээ урлаагаа авчиж байгаа юм чи. Эмэгтэй хүн чинь юм л. Дортломтой юм да. Хөөхөн болгоно л шундаг гэх юм эмэгтэй хүн. Нээсээ Гэтэ эмэгтэй хүн болгоо хөөхөн бэнд харчаад тэр болгон лугаа амар шундаг юмсан гэдэг. Яа ямар та нар. Би одоо хизээ хамгийн сүлд орсон юм байна. 9-р ангида. Би 9-р ангида. Тийм 9-р ангид юм. Би ч гэсэн хизээ хүн сайн болсон. Жилийн өмнө юм байна. Ойлгомжтой юм яриад. Ярил шүү яах гэдэг. Жилийн өмнө гэсэн чинь нөгөө юм санаа нахаад байна. Үгүй хаа. За өөр юу ярьах юм да? Нэр төгсгөлийн доо тавьдаг заяа. За. Чи тэгээд тавиулах дуугаа сонгоод тавил. Ямар тавих вэ? Ямар ч хамаагүй. Өөрийнхөө дуртай дунаадаас ч болсон бол. Болох юм уу? Болно. Дуртай дунаадаас л хэлж байгаа. Одоо хэлчих юм уу? Өхий. Энэ дуу би касарч. Энэ дуугаард сүүлийн үед амар сонсоод байгаа. Манай үеийг нэг охин байдаг хгүй юу? Дуучаа. Хин Эминэ Гүйгүү бүр гадаад байдаг. Энэ чи надад скриншот гэдэг. Түмээрээ явуулчаарай. за Өчи миний юм бицэн юм надаар суушлахгүй шүү. Гэтэ ямар их уу. Чи тэр ямаач гэнтэй өгчлөө. Тийм юм шиг. Би ингээд Би юу ч халуун яриа өрнүүлэг багцсан. Би тэр халуун яриа өрнүүлж гэж юм байна. үгүй. Ингээд яриа өрнүүлж байгаа бол тэр чинь ингээд яриа хэлээ ярьдана гэсэн тэр чинь халуун яриа гэсэн. Тэгээ ярилцлага гэдэг гэсэн бахаар
ярилцлага гэдэг асуусан байхгүй. Би бүр Ярилцлага биш байхад ч би та нөгөө хоёулаа ингээд гэтээ хоёулаа завгүй гэдэг хоёулаа хийчидөө гэд би хоёулаа хийсэн байхгүй юу? За. Тэгсэн чинь намайг ингээд доор нь тавих юмудаа бити явуулаарай гэж би намайг тэгсэн байхгүй юу? За. Тэгэл шин дугаар гингүүтэл ингээд амар гоё юм яриулаад явуулсан. Тэгсэн чинь миний бодож зөндөө юм хастан заяа. Аха. Би бүр тэр өдөр ямар юм мэдгүй өөрөө бичнээсгээд би бүр тэгэл дараа нь тэгээд нэг түмэд гомдч чадахгүй тэгээ заа. Хайрлаа доо. Би түмийг хайрлах шүү дээ. Зөвхөн санаа зовдөг гэх юм уу? Айдаг гэж. Амар түмэд ингээ янз бүрийн зөв ингээ түмэд бол одоо сайн найзад шүү дээ. Ингээд ингээл юмнуудаа ингээ ярьчин заяа хамаг юмудаа. Гэтэ түмээ буруу юм ярьчихаар дараа нь загнуулахаас амар яадаг. Тийг юмнаас эдийн бэ. Тэгээд ингээд намайг түмээ амар хичээлээ хий гэдэг баггүй юу? Тэгэл ингээд бэндмент ярахаар амар уралдаг түм. Амар би эдийн амар хичээлээ хий гэж толгоороо ингээд хүрдэг заяа ёо. Бүр амар. Тэгээд би тийм юмуудыг түмээд ярьж хэлэхгүй байгаа. Угаасаа ч харьцаад байгаа хүн аа. Ичдэггүй юм дээ. За жижиг баг. За тийм програмда уу. Гэхдээ ихтэй сайн найзууд гэж тий байдаг гэж боддгоо. Байхгүй гэж боддог. байхгүй хаа миний бодлоор. Бэд ш. Эмэд шин одоо би сая нэг сайн шаардсан нь уу? Үгүй. Гэхдээ миний бодлоор бол ихтэй сайн найзууд гэж байдаг л ах гэж боддоо шин. Эмэд шин бол бид хоёр гээл ойлгохгүй. Ийм хүмүүс анхаа таарч ийн өгөхгүй. Амар чөлөөтэй би бинтэг ярьдаг. Тэгээд ихтэй найзууд би бол өмнөх бараг харж байгаа. Түмээ бид хоёр чинь хамгийн юм нөө. Гэхдээ бид хоёр чи эдгээр ангис найзлаа түмээ. Үгүй нөө эдгээр ангийнхаа юм жилөө. Ой яг яс ярил 8 штэ ба. Яс ярил 8 заяа. За. Болол тэмцээнд яг тэмцээнд битэд авах өдрөөс яг тэмцээний өдөр амар бүр амар тотмолцсон штэ. Аха. Тэгээд нээлттэй ш. Йоо бадмаа ингэсэн штэ. Наа карантинаар бид хоёр сайн надад л юм чинь ингээл зүгээр жоохон хойлохна юм хийдэг байсан байхгүй юу? За. Юу хийдэг вэ? Хичээл нам ингээл дэше гүйж мөхөр ингээл бид хоёр хойл ингээ хамт гүйдгсэн байхгүй юу? Гэсэн чинь бадмаа ингээ гэр арих мөхөр хамт гүйддэгсэн байхгүй юу? Тийм. Энд хижээнээс хүн хүлээж мүлээж ёо. Хүмүүс үйлчийн юм шиг би бүр гайхав. Тийм. Тэнгүүтээ бадмаа ингэсэн штэ. Гараад идэх штэ. Би бэлчээ. Чамд эмхтэй сайн найз байгаа юу? Байхгүй. Гэмээр бүр ангитаа нэг зөөр нэг найзалдаг хүмүүстэй байгаа гэж байна. Яг амар сайн найз аль байх. Амар сайн найз болж зүгээр найз. Тийм зүгээр л найзууд байна. Миний бол ихтэй хамгийн сайн найз гэллийн нэг юм байж л. Той мөрөнд тав. Мэрэ үгүй. Тийм үү. Чи мөрөнд гэж. Би ондоо шүү дээ. Би ч бүр 6 жил урд юм байсан шүү дээ. Пөөх. Тэгэд ямар нэгэн гэмтэл гарандаа л авч ирсэн үү? Саяных л. Ханди. Нэг очоод хөлөөнийг игүүд харчихсан. Яаш. Тэгээд 4 нас гарантай бараг 5-таагаас морин сураад. Тэгээд 6 настай болоод шууд наадамд оролдоод. Тэгээд тэрнээс хойш одоо 6 жил унчаад. Тэгээд мориноос асагтаад. Тэгээд нэг уралт хүүхдээ эргүүлж өгч юм хөөд бас айгүй хэцүү шүү. Тэгээд тэр үедээ сайн имжлүүлэхгүй болвол дараа нь нөгөөний амар илэрдэг гэсэн ш. Тэгээ яваасаа юунд ч бэртээд гэмтэл байдаг л гэдэг. Гэтэ би бүр өглөг амар байдаг шүү. Хөлөө дараалаад. Яг нөгөө нэг морин төгшүүлүүлэх гэдэг үү? Тэр мэр чи амар юм шиг. Гэдэг билүү. Дөрөвдүгээр ангидаа би нөгөө нэг энэ цараг байхгүй юу? Санаараад. Тэгсэн чинь манай ингээд одоо манай ээж найзаа юу? Морин төгшүүлсэн ингээ орж ир тий. Амар болсон хөлн ингээд тоглондоо бүр амар болсон заяа. Ингээл памбаж байгаа. Тэгэл бүр амар юм бэлээ. Морины хөлмөл гэдэг чинь. Тэнгүүтээ эмчэд ингээд эмслэлж байгаа байхгүй юу? Тэгээ бараг жил гараг ууцэлдэж бараг зүгээр болчихсон. Тэгээд морин төгшүүлүүлэх чинь амар юм шиг бил. Би энэ зам нөгөө нэг дүүгээ нэг дааган дээр мордуулах чаад. Миний нөгөө даа миний баруун хөвд төрөж эхэлчихдэг байхгүй юу? За. Тэгээд би бүр бараг уйлан гаалтаад бүр амар өвдөд.
Тэгээ өтгөр ойлгох зөв энийг зөв. Харин тэгээд яаж яах вэ? Хажууд баахан хүмүүс байгаа. Тэгээд өөрөө өөрөө орчтой тэгээд Гэхдээ эрэгтэй хүмүүс ойлгох хэрэгтэй гэсэн шүү. Тэгэх юм бол орнослон гэж. Өнөөдөр юуны атас гэдэг. Үгүй биолог гэдэг юм байна. Биш газар зүй. Газар зүй. Үгүй шүү дээ биолог дээ шүү дээ. Биолог гэдэгсэн баггүй. Өнөөдөр тэгтээ яг бас би өнөөдөр биолог зэрэг хангаад гүнээсээ сууж байсан. Энийг судлангуудаа би бас гэртээ очиж судлагдсан баггүй. Тэгсэн чинь нэрэл эрэгтэй хүмүүс нөгөө нэг уйлдаггүй заяа. Уйлдаггүйгээс болоо нөгөө нэг ямар маш гадагшлуулж чадахгүй болно. Сэтгэл татвар байгаа. Ямар гадагшлуулж. Үгүй сэтгэл татвар байгаа юм нөгөө гадагшлуулж чадахгүй болохоор тэгэл баг насаа шүү таанаад тийм болохоор сайн уйл. Би бас энэ төмөг бас уйлж мэж байгаа нэстэ харж байгаагүй юм. Юу нөйлдөг ч юм уу гэж. Заавал зүг зүгээрж ирсэн аа. Уйл гэж яахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Чи ямар маа нэг шамаар байж ирлээ. Гатаа байж ирлээ. За ярь 2 жил үйлсэн үү? Уйлсан. Уйлсан гэж. За би чинь хизээ уйллаа. 100 уйлсан юм байна. Манайд бол өдрөөлх уйлгаа надад тийм. Ой тэр чинь зүгээр нулимс гарах чинь өөр шүү дээ. Эсвэл доторх чулуугаа гараад байдаг чинь бас өөр шүү дээ. Чулуутай юм уу? Газар зүйдэр хэлсэн шүү дээ. Аа тийш дээ нэрээ тийм ээ нөө дундаж маслах дээ тийм ээ надад хүн мэдээ тахчихсан л. Энийг намайг юм хэлэнгөө үд зэм зөрүүтлэнгүүтээ дараа нь чинэл зүв байж гэдэг. Нэр яг тийм байхгүй яг тэр үедээ тэгэхээр миний зөв юм шиг санагдаа би бүгднийг өөрөөрөө хийдэг байхгүй юу. Үгүй дараа нь ачаар биш ээ. Тэгэл дараа суулт нь нэрэл чиний зөв бичдэг гэж тэгдэж нэрээ. За өөр юм ярих хүссэн юм байна уу? Өөрөө сая баахан яриаг чинь тасалдуулж шиг болсон. би бүр үзэгч хүүхдүүдтэй хэлэхэд сонсогч хүүхдүүдтэй хэлэхэд манай өсвөрийн эмч клубэд одоо илсэрээ айгаа гоё клуб байдаг шүү. Тий. Хүүхдүүд нь багш нар нь тэгээд сайн дурын үйл ажиллагаа хийдэг болохоор бүр илүү гоё байдаг шүү гэж хэлээ да. За. Хөөе нөхөн үеч хүн юуны сургалт явуулдаг гэсэн шүү дээ. Тий. Хаана явуулдаг юм чи яг цаа. Үгүй. Тэрийг ингэсэн нөгөө нэг одоо хүүхдүүдэд цуглуулж байгаа. Тэгээд нөгөө нэг одоо бүр нөгөө хотоос мэрэгжлийн багш нар авчирж агаад тэр хүүхдүүдэд цаг 2 цагийн одоо тийм сургалт тавиад тэгээд тэр хүүхдүүдэд сертификат өгөөд тэгээд тэр хүүхдүүд нь нөгөө нэг үлгэрийн сургалт хэрэгтэй. Тийм. Би өөр шинэ харсан болохоор надад ямар ч мэдлэг байхгүй байгаа. Яна би маргааш 3-аас чи маргааш ирэх юм 3-аас. Юу 3 бэ? Маргааш 3-аас уулзалтаа гэдтэй. Тийм. Чи ирэх юм уу? Ирэх үү. Бэлтгэлгүй бол. Яна чи ирэх бэлтгэлтэй очиж би яаж ганцаараа ирнэ? Ганцаараа л ирэхгүй. Ирэх чамаар ирэх. Тэнгүүнээ гайгүй. Яа, за тасадаа. За манай 24. Шууд анх удаага ирсэн хүмүүсийн нэг үлээ биш. Авсан хүмүүсээс ирсэн. Юу вэ? Шууд анх танилцж байгаа гэж яах вэ? Харин тийм те. Анх танилцсан нэрээр ирсэн юм байна. Чи намын нэтэртэй яасан? Хүмүүсийн нэг байлаа гэж. Хүмүүсийн олон танд ирсэн. За. Манай 24 дугаарыг маань үзэнд баярлаа. Үгүй сонсонд баярлаа. Баяртай сайхан амьдраарай. Баяртай. You bought my coffee in the morning, I'ma pick up at 'em. Say